монголчууд өөрсдөө ингээд хууны өвөгдөл бүх юм бол айгүй өндөр. Потенциал одоо юу гэдэг би бүх талаараа тий. Тэг яг хуугаар ингээд явах юм бол одоо тусдаа бол айгүй сайн явж байгаа байхгүй. Одоо удахгүй ингээд явж байгаа бүгд нэгдээд тий. Бидний ч гэсэн одоо зорилго мөрөөдөл ерөөсөө л тийм байхгүй. Монгол гэдэг юмаа дэлхийд гаргах. Тулаанчч дээр. Тэгээ би эндээ чадхаараа туслаад хамтраад тий. Салбар салбартаа сайн явж байгаа хүмүүсээ дэмжиж өгөөд. Нөгөө нэг юу идэв штэ. Гэрээсэн гараад суморлоо гэрээн бисаа сумасагаар аим горлоо сомон би саналаа. Яг энтэй адилхан. Бидний зорилго мөрөөдөл том байгаа дэлхий рүү ингээ хараад эхлэх юм бол бид нар нэг Монгол. Бид нар өөртөө нэгдэж чадна. Тэр нь хамгийн чухал. Аюу дөөнөө маргааш ингээ хэрвэл дотроо ингээ таах биш. Бид нар ерөөсөө бүх юм гадагшаа байх хэрэгтэй. Сонсогч үзэгч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой дуугaalаа мэдрэмжийг та бүхэнтэйгээ хуваалцахыг зорддог Хүүх Тэнгэр подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ удаагийн маань зочноор UFC тулалдсан анхны Монгол тулаанч Данаагийн Батгэрэл танд одоо энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу. Сайхан үлж гинэ өө. За хоёлоо яриагаа нэвтрүүлэг эхлэхээс өмнөөс хөөрхөн ярьж хөрөөд амжлаа. Ойрын үеийн сонь сайхнаасаа бид бүхэнтэй хуваалцвал. За ойрын үеийн сонь сайхан гэх юм бол одоо манай нэг тамирчин энэ 11 сарын 22-нд Ятын JCK дулдах гэж байна. Тэгээд бас он гараад нэг тамирчин маань нэг сар Road to UFC-гийн одоо намсраа маань пеналт үзэж байна. Ирмүү маань 11 сард JCK-д гэт ийм тулаанууд байна. Шанхайд болсон ивент дээр бол би яг тэр акшны нөр хүлээсээр агаад бүр ингээд давчдаж, догдолж тулааны спорт дуртай сонирхогч одоо олон монголчууд тэр тулааны бол бүгдээрээ сайхан шимтэн үзсэн. Үнэхээр гайхалтай тулаанууд араараасаа болсон. Намсрагийн хувьд бол яг хятадын одоо бас л нэг шинээр гарч ирж байгаа бас л сайн тамирчин байл. Тэрнтэй бол эхний үед нь бол дуусгасан. Тэр бол маш гайхалтай ялт байсан. Та тэр үед анхны одоо UFC-д тулдсан монгол тамирчнаасаа гадна та одоо бас бэлтгэл хангагчаар яваад яг тэр октагоны ардаас яг тэгж харахад ер нь ямар мэдрэмж төрж ивэ? Тэр бол маш сайхан дурсамжтай гоё тэмцээн болсон. Одоо би анхны UFC-д тулж байсан тамирчин. Тэгээ хоёр тамирчин маань Ням Жаргал маань. Одоо манай самт бэлтгэл хийдэг байсан дүү маань. Тэгээд яг одоо орох гэж байгаа намсраа маань. Тэгээд яжхад бол бахархас сэтгэл бас төрж ирсэн. Одоо Ням Жаргал намсраа хоёртой бэлтгэлийн нэгэл тэгээд намсраада лаг мапын өрөөл. Багшлах маягтай. Тэгээ очсон. Тэгээ манай хоёр тамирчин маань хоёулаа сайхан ялалт байгуулаад гарахад бол үнэхээр омгшиж бахархаж ирсэн. Октогоны араас ингээ ойрлоход яг ямар байдаг вэ? Одоо тэр чинь нөгөө тулааны ингээд нөгөө багийнх нь хойно ингээл яг орилж идэв штэ. Би тэрнийг та бас өөрөө том тулаанд хийсэн. Яг октогон дотор тулдаж явах тэр гаднах чимээ ер нь хэр сонсогдох вэ? Сонсогдно. 50 байгаад явах юм бол яг өөрөө нөгөө багшаар одоо багш дасгалжуулагчаар ард нь гарахад бол айгүй хэцүү. Өөрөө бол яг нөгөө тулдах чаа юм бол бие бэлдсэн. Тэр өдрийг л дэсийн ядаа хүлээгээл. Одоо мороор л өөрийгөө сойцсон. Тэгээ баг хамт олон бүгд ингээл тэр өдрийг л хүлээгээл. Тэр цаг минутыг л хүлээгээл байж идэг. Гэтэл багш дасгалжуулагчаар яхад бол нөгөө өөрөөсөлт болохгүй тэгээрээ ингээрэй гэл зөвлөгөө өгөөл байж чинь хэцүү байхгүй. Тулдах ч юм бол яхад гэл тулдна гэл гарч байгаа. Тэгээ яг багш дасгалжуулагч ард хахад бол үнэхээр хэцүү байдаг. Тэгээ явандаа гайгүй болох байх л гэж бодож байгаа. Гэтэ тэр чинь ингээд нэг хүн өөрөө ингээд одоо ямар нэг зүйлийг хийж яхад яг тэрнтэйгээ тулаад явж байгаа ч гэсэн хажуу талаас харахаар өөр өнцгүүд нэг харагдаад идэг штэ. Тий. Ингэж болох болоо, тэгж болох болоо гэсэн юмнууд их харагдах хаа. Тэр ямар байсан бэ? Тий, ер нь одоо юу гэдэг шууд харахад бол их чингч гээл. Харахад бол амархан юм шиг. Амархан юм шиг. Гэхдээ яг тулаан бол нөгөө нэг одоо секундын нэг хоосноо дайтай. Тэгээд тийм дойл мойл төртл ингээл өөрөө экстрим яаж магадгүй. Тэр учраас ерөөсөө цаг эхлээл дуустал. Ер нь бас бие барьяастай. Магадгүй одоо ялж явж байгаа л хэтэр тэнх юм бол бас ялагдах магадaltaй. Тэгэхээр зэрэг
одоо ард гараал яж хатад яг л ялж явж байхад нь бол цаг ингэж яах вэ? Хурдан дуусаасаач гэдэг юм уу те. Тэгэл ялагдаад яаж явах юм бол яг нэг ойролцоо гэх юм бол тгээсээ ингээсээ юм хурдан тэг ингээл. Нэг ч гэсэн хугацаа алдаасаа. Тий. Тэгээ үлээж идэг. Тэний хувьд MMA гэдэг одоо энэ их спорт ер нь хизэнээс яаж холбогдов? За би анх бол одоо цэргийн ангид бол хүүхэд насаа хичээл юу яжсэн өсч хүмүүцсэн. Тэр ч утгаараа ер нь одоо тулаанд бас дуртай. Зөвхөн аймгийн Эрдэнэцэг. Хилийн 0146 дугаар анги гэдэг хилийн зэрэгтсэд. Тэгээ хотод орж ирэл спортоор хичээллээ. Тэгээ явж хагаад эхлээд кикбоксер одоо наран нуглаг хүчтэй хичээлдэг байсан. Анхны тэгэхээр таны суурь спорт кикбоксоос эхэлсэн байна тийм. Кикбокс руу яг яагаад орох болсон юм бэ? Ерөнхийдөө юм тулааны сонирхол анханасаа ингээд байсаар агаад клубд ер нь л хичээллээ гэж орвоо. Эсвэл анханасаа бүр би ийм л тамирчин болно гэсэн одоо зорилготой орж ивөө. Би бол тамирчин болно гэж бол огт зорж байгаагүй. Тийм нэг бодож байгаагүй. Гэхдээ яг ингээд бүр тэрнээс өмнө ингээд бодонгууд гар мар дээрээ суунагаал өөрөө бас мэдлгүй тийм хийгээл идэг байсан юм лээ хөөхт багтаа. Одоо сэргүүдийн хүртэл шинэхэл дагаж өгөөл тэр нүхэн суунагаал тэгэл явж идэг. Тэгээд 10 жилд ирчингүү тэйх юм багтаа болохоор цагаа зөв зөвхөстэй өнгөрүүлээ. Гэл анх спортоор хичээлэл. Тэгэл дулаанаар тэгэл багштайгаа зүг явж байгаа нэг мэтгэл тэмцээн оролдоонд орцсон. Тэгэл амжилт үзүүлсэн. Тэгээд гадаадд тэмцээн оролдоонд ороод одоо Монголынхаа далбааг барайл, аавынхаа нараар дуудуулаад тэр энд бол ашиглал тэр явах өөрөө маш сайхан. Тэгэл яг тамирчин болохоор шийдчихсэн. Тэрнээс бол юу гэдэг юм Монголд олон тэмцээн оролдоонд ороод төрүүл мөрөлдсөн байсан ярнаж яг өөрөө бол мэрэгжлийн тамирчин болно гэж бол яг боддгоо. Тиймээс энэ зүйлийг бүтэн цагаар бүх зүйлээ болгож хий гэдэг бодол бол яг Legend FC-д тоглож эхлээд гадаадд гарснаар л эхэлсэн. Яг мэрэгжлээ. Одоо энэ бол миний дуртай юм болол тий. Таны багш бол Монголын одоо энэ дулааны спортын түүхийг үтсэн хөө. Тий. Багштайгаа одоо анх танилцаж багшаасаа ингээм юм сурч эхэлж байхад яг ямар мэдрэмж авч ива. Тэгээ анх яг спортын төв ордонд очивол боксын зааланд хийгээл жудо чөлөөт тэгэл залуудаар шагаагаал хаана юу хийх үү гэл хайгаа явж байхад яг боксын заалаар шагахад азуулж бокстын яг бэлтгэл хийж байгаа таарсан. Тэгэл аапмаа бүшгэлөөл тэр нь айгуу гой санагдал. Тэгээ очиж асуугаал Батбаяр гээд боксын багш. Тэр багш очиж хийдэг байсан. Тэгээ анх очиж бэлтгэл сургалт хийж эхэлчихсэн. Тэгээд тухайн үед бол багш маань яг багшлаагүй өөрөө тамирчнаар бэлтгэл хийгээл. Тэгээд тэнд нэлээ олуулаа хүүхдүүд хийгээл. Тэгэл шалгадаг байсан байхгүй одоо спаринг хийхээр жаа өвчтэй хийгээл. Тэгмээ зарим нь ирдгүү. Би бол хазгансан ч байсан тэгэл очиж л байдаг. Тэгээ яв шалгарч байгаа л зүйлд ерөө хүчтэн клуб дээр яг багш өөрөө багшлал анханаас нь яг заагаал. Би бол спортын төв ордонд бас нэлээд хэдэн сар бараг жил орчим байна уу. Яг багштай өгч одоо манай нөгөө багш маань бол хаяа алга болчдөг. Тэгэл яг тамирчин болох гол байсан юм шиг байгаа. Анхнаасаа хараад бэлтгэлд бас дуртай байгаад байна шүү дээ. Тий, цаанаасаа бүр дуртай байгаад байдаг тий. Тэр нь хэр их хөдөлгөөнтэй хүүхэд байваа хүүхэд насандаа. Хүүхэд насандаа юу бас хөдөлгөөнтэй байсан. Гэтэ бүр тийм айхтар сахлахгүй бол байна. Таны үеийнхэн бол одоо ангийн 1-р хат 2-р хат гэдэг үеийнхэн шүү дээ. 3-р хат байж юм уу те. Би бол ер нь шууд нэг автомат гэдэг. Гэхдээ ер нь хүн бүхэл хөндлөдөг. Тэгин найзаа гэл хинч надад юм хэлдэг. Тийм л байсан. Тэрнээс үүдий атман ингээд бол явдггүй. Тийм байсан. Одоо эцэг эхчүүд тэгж нь л та. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдээ ерөнхийдөө бас энэ тулааны спорт одоо эсвэл бүх эсвэл одоо кикбокс, таеквондо ч гэдэм үү. Энэ спортын төрлүүдээр хичээллүүлэхийг бас аягүй хүсэж ах шүү байна. Энэ нийгмээсээ ч болж ах шүү байна. Нийгмийн дээрлэхэлт, үеийнгийн дээрлэхэлт ч гэдэм үү. Эсвэл тэр хүн спорттой танилцсанараа бас тэсвэр хатуужл өөртөөгөө ажиллах одоо арга барилаа олоосаа ч гэдэм үү. Яг тулааны спортоор хичээлсэн одоо хүүхэд
хичээллээгүй хүүхд хоёр бол мэдээж ялгаатай байгаа ах. Хичээлсэн хүүхд ямар давуу талыг олж авч ийнэ гэж та хардаг вэ? Хүн байх. Харин тулаан хийгээд спортч өөрөө бол тэр дундаа эр хүнд. Одоо дэсвэр хатууч л өгнө. Одоо тий зөндөө зүйл бол өгч идэг. Сүүлийн үед бол бүр гадны улс орнууд 10 жилийн системд тулааны хүртэл оруулдаг болсон. Одоо сургалтын хөтөлбөрт нь байж та тий. Бүр тий. Одоо заал танхимууд хүртэл бариад бүр тулаанаар зориулж. Ялангуяа энэ хятадын сургууль өвөр Монгол энэ төр бол дандаа тийм л. Энэ Казахстан хүртэл оруулдаг. Тэрсний хүчтэй иргэдийг бэлдээд байна шүү дээ энэ чинь. Тий. Тэсвэр хатуужилтай ачаал даадаг. Тэнгүүт яагаад тэгж ийм нөхөө зэрэг сүүлийн үед одоо хүнсний бүтээгдэхүүн ч гэдэг юм уу эрэгтэй хүмүүс айгүй жоохон эмгтээлэг болоод байгаа. Тэр бүгдийг хүртэл яриад тэгээд шинжлэх ухааны үндэстэйгээр оруулж ирж байгаа. Тэгэхээр маш том судалгаа явсан байна тий. Тэгээ Монгол ч гэсэн тэгээсэй гэж бол би хүсдэг. Бид нар бол одоо нүүдэлчин ахуй соёлтой тий одоо тал нутгийн дайчдын үрсад гэдэг над ихтэй яг одоо энэ Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс бол яг одоо тэр нүүдэлчин ахуй соёлоос бол холдчихлоо. Тий, суурин соёлд их автаад тэгээд одоо нэг утас шагаагаал хөдөлгөөний дутагдaltaд ороод. Хүн болгоо одоо морь унах ямар ч боломжгүй болчихлоо шүү дээ. Ер нь. Эсвэл одоо унаг татах тий. Эсвэл одоо хөдөө ахуй дээр амьдрахад бол бид тэр тэсвэр хатуужлыг бол байглаас ахуйгаас л авч исэн байна л да. Ер нь. Тий, амьдралын хөвшил ч өөрөө л бэлтгэл байлаа шүү дээ тий. Одоо юу гэдгийг одоо тугал могол унаг мунаг татаал байл усыг хүртэл зөөгөөл тий аргал төлөө төвгээл тэгээ явдаг гэсэн одоо тийм байхгүй болчиход байна шүү дээ. Ер нь бол хамаагүй багассан. Тэнгүүд энийг магадгүй одоо спорт заалан зүгээр нэг бөмбөг хаяа тоглуулахаасаа байсан. Одоо барилдуулаад юмнуудын нэг арга ухаан техникийг илүү заавал ядчил унахта зөв ундаг тий спортоор хичээсэн хүмүүс бол хүн амтаа хамаадаг хайрлна тий одоо барилдаад унж үзээд зодолдоо зохиулж үзээд ийм хүмүүс бол хүн их хайрладаг. Хүн зөхөд өөрөө өвдөн мөн тэр хүн өвдөн гэдгийг бол мэддэг. Одоо киног үзсэн сүүлийн тэр гэмтэр янз бүрийн юмнууд ингээл гарсан юмнууд үзэхээр бол ер нь спортоор хичээлдэггүй тийм үү байгаа тоххой. Спортоос холдсон хүмүүс байгаа юм. Тий, ер нь одоо ингээ спортоор яхаар чинь хүн нөгөө биеэрээ хийж ижил бас ойлгоо шүү дээ. Тэгээ спортын зааланд ороод хүн одоо тулааныг бол шууд үзэхэд л айгүй амархаа. Тэхгүй яас ингэхгүй яас гэдэгтэй яг адилхан. Магадгүй өөрөө хичээлж үзэх юм бол бүх юмыг ойлгож чадахгүй. Өөрөө оржиж хийж үдчиж ойлгоо шүү дээ. Би яг тэгж бодоод байгаа юм. Одоо ингээл UFC-гийн тулаандыг ингээл үзэхээр харахад ингээ октагон жижигхэн юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгэхдээ яг дотор нь орол амар том баха. Том. Одоо UFC-гийн октагон чинь зааж хэмжээг сайн санахгүй байна. Ер нь бол айгүй том шүү. Манай нэг 5 гантай гэрмэрийн өгвөл байна. Та 19 онд UFC-тэй гэрээ байгуулсан байдаг. Тий. Яг энэ гэрээ байгуулах хүртэл ямар одоо шат дамжлагыг дамжиж гэрээ байгуулва. Мэдээж таны гаргасан амжилтаас гадна одоо магадгүй одоо хоёулын сонсож байгаа бас UFC-д тулдахыг хүсэж байгаа хүүхэд залуучууд бол тэдэрт одоо ийм шатраалтай ер нь явдсан байлээ. Одоо менежертэй байх юм уу, яах юм гэдэг талаас нь бас бидэртэй болцол. За би бол анх 2019 онд анхны тулаан болол хийжсэн. Тэгээ орсон юу гэх юм бол UFC өөрөө одоо асар өндөр шалгууруудтай. Жишээ нь юм бол сүүлийн 5-6 тулаан ялагдaltaгүй байх хэвээр. Тэгээ ялсан тамирчтан заавал ранкingтэй өндөр чансаатай байх хэвээр гэдэг зүйлүүд бол байдаг. Одоо сагсаа NBA дараалтлагтай адилхан UFC бас холбоодуудын аваргууд тий тэр бүгдийг бол харж яадаг. Жишээ нь бол маш олон ялалттай тамирчин байгаа. Тэр ялсан тамирчин чанаргүй бол бас авахгүй байх жишээ. Ялалтын тоо олон байсан ч гэсэн чанар бас чухал байгаа. Тий. Одоо миний юу гэх юм бол би лежендгээ толбоонд, рапга холбоонд, нэлээд холбоодууд бол дандаа аврагын төлөө тоглох гэсэн. Тэгээ зарим тамирт одоо холбоодууд нь бол тэмцээн оролдооны зохиогоогүй. Тэгээ миний тоглолч байсан одоо холбоо өөрөөсөө нэр хүндтэй. Тэгээ тэнд ялсан тамирчид одоо жишээ нь юм бол Kaikra Баранц бол надад
UFC-д ороход бол нэлээ. Одоо юу бол өнөрсөж гисэн. Том шат болоож. Тий. Кайкара Францыг би яалснаар Кайкара Франц надад ялагдсны дараа UFC-д ороод UFC-д аягүй сайн тоглоод топ одоо контендер 5 дээр хүртэл байгаад. Тэгээ тэр нь надад нөлөөсөнөр орсон. UFC-д орох боломж нь бол нэгцсэн. Мэдээж одоо тулаан болгон чухал байх. Хоёлоо бүр яг хинээс нь одоо яри гэж би хүсэж байна л да. Магадгүй одоо хоёулын сонсож байгаа нэг иргэн одоо залуу бай. 3 жил толооны бэлтгэл хийчихжээ. Ерөнхийдөө бол бас нэг тамирчин болвол яах бол тэ одоо UFC-гийн том одоо чиг болохыг хүсэж байгаа тийм мөрөөдөлтэй залуу бай гэж бодъё л да. Тэгвэл тэр хүн хамгийн ихний алхам нь холбоотуудад тулаан хийх байна уу? Тэгэхээр тулааныг зохион байгуулж байгаа одоо менежмент юм уу эсвэл холбооны одоо зохион байгуулах хүмүүст харагдсан байх хэрэгтэй байгаад байна уу? Бүр эхнээс нь эхлэх гэвэл ямар шат дамжлага байна вэ? За эхнээс нь эхлэх юм эхлээд яг өөрөө нөгөө үнэхэрийн тамирчин болохыг хүсэж байна уу? Өөрт нь одоо цуснд нь юм байна уу? Эхлээд өөртөө л маш сайн ажиллах хэрэгтэй. Би яг энэгээр явахад үнэхэрийн чин сэтгэлээс одоо дуртай юу? Надад юм байна уу? Тэгээд бүх юмаа зориулаад ярих. Тэгээ яг мэрэгжлийн тамирчин болж эхлэхдээ бол баг хамт олон багш цалжуулагч зөндөө юм бас шаардна л та. Магадгүй эхлээд одоо жижиг тэмцээнүүдэд ороод гадаадад бол тэгдэ. Одоо сонирхогчийн төвшингээд ранкинг гаргаад одоо сонирхогчтой холбоотой бол дуршлагчж байгаа. Тэгээ мэрэгжил тоглолдог. Манайхад бол одоогор энэ юугаар яг ингээ ялгамж нь бол бага байгаа. Би энийг бас хийхин тулд Монгол Fighters гэдэг бол хийж ирсэн. Тэгвэл одоогор бол арай цаг нь үеинд бол болоогүй юм шиг л. Тэр яах вэ гэхээр зэрэг магадгүй сонирхогчд тоглож дуршлаг хөрөнгөлүүлж байгаад дээшээ гарах. Эсвэл нэг сайн ранктай ингээд айгүй мундаг тамирчин, залуу тамирчин байж байгаад нэг бууж байгаа тамирчинтай нэг тэмцээнд ингээ хамаагүй Монголд бол одоо ингээ шууд хамаагүй таарах магадлал айгүй өндөр байгаа тох бас байж болох үү. Ахтал юу гэдэг тэр тамирчин цаашаа тоглох. Дурслагтай тамирчин манайг одоо когор ялдаг ч юм уу те. Ингэчгэн нөгөө ирээдүйтэй тамирчны чамаг юм хаачих. Нөгөө залуу шинэ ирээдүй бас байгаад байгаа шүү дээ. Тий. Тэгээ нөгөө монголчууд нь бол тийм шүү дээ тамирчид. Би хүлээж чадна гэдэг юм ингээ байгаад байдаг. Ахтал юу гэдэг хүнд гэмтэл одоо хүнд юм авах юм бол дараагийн юмнуудад нөлөөлнө. Тэнгүүд мэрэгжил сонирхогчийг ялгах нэг шаардлага бол байгаад байдаг. Тэнгүүд тэрийг яах вэ гэхээр одоо багш дасгалжуулагчийг нөгөө менежерийн баг хамт олон за энэ ирээдүйтэй тамирчин ранкингийн өсөхийн тулд сонирхогчдын тэмцээнд хэд тоглож байгаа. Өөртөө итгэлийн болгож байгаа. Тэ тэгээ туршлагыг авуулж байгаа. Тэгээ дараагийн юуруу дамжуулна ч гэдэг юм. Дараагийн тэр том салбар руу оруулах гэдэг шүү дээ. Тий, туршлагаа авч жагаад тэгэхгүй яаран одоо мэрэгжлийн тулаанд орох юм бол бэрхтэлгийн талаа зөндөө юмнууд бол байгаа. Тийм учраас эхний одоо юунд бол заав сонирхогчдод болж байгаад өөрийгөө таниулаад өөрийнхөө юмыг харж тэгжиж мэрэгжил рүү тулдах хэрэгтэй. Тэгээ мэрэгжил рүү тулдаа том холбоо руу явхад бас л ялгаа байхгүй. Ранкингаа өсгөх тий. Бэлтгэлээ маш их зөв системтэй хийх хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээд алдаатай юмнууд бол зөндөл байна л та. Монголд ер нь өөрөө ингээд нэг жоохон одоо энэ спортын дөнгөж хөгжиж эхэлж байгаа учраас яг тамирчдын цаг тэгээ мэрэгжлийн баг тамирчид багш дасгалжуулагч нар тэгээ хэрэглэл тэгээ системжилсэн бэлтгэл гэдэг юм бол одоо л дөнгөж эхэлж байгаа. Илүү нарийсч ийн гэж ойлгож болох нь шүү дээ. Тэгэхгүй бид нар юу гэдэг шууд ингээд амар том амжилт хараад явах биш. Бид нар суурийг маш сайн тавих. Тэгээ бол Монгол хүнний потенциал өвөгдөл бол аягүй өндөр. Бид нарт бол энэ боломж олцоо бол байгаа. Их ойрхон. Тэгтээ шууд ойрхон гэдэг нь яарад ингээд дар муухурлаад байгаа ш. Тэгэх юм бол амжилт нь хурдан ч гэсэн дэшээ явахд хэцүү. Тэгээ яарахгүйгээр зөв системтэй явах хэрэгтэй. Зөв цаг хугацааг дөтлөөд те. Одоо тэр нарийн арга барилуудыг хэрэглэх юм бол бид нар илүү хэмнэх гээд байна. Тий, одоо тэрэн дээр одоо би ясыг бодож байгаа юм бол тийм байхгүй. Одоо UFC Gym гэдэг франчайз оруулж ирэх гээд. UFC Gym Монголын эзэмшигч франчайз эрхийн авсан. Тэгээд энийг ажиллуулгаа явьж байгаа. Тэнгүүд яагаад энийг авсан гэхээр зэрэг яг л тэр ноу мэдлэг гэдэг юм бол асар их хэрэгтэй. Одоо жишээ нь гэвэл тэ франчайзд одоо ноу гэдэг юмнуудыг бол бид нар өөрсдөө нөгөө Аз тэр дундаа өөрөө тулаанаар бол хоцорж байгаа хөх хөгжлөөр.
Жишээ нь хэм бол одоо 19 онд анх би ороод усаар хасдаг тэр системийг орж ижил мэдэж. Дотор нь орж би өөрөө бол их зөв их сайн явдаг л гэж боддог байсан. Гэтэл бид нар өчнөө юмар хоцорж байсан. Бэлтгэл хийхэд ч гэсэн тэр шинжлэх ухаан гэдэг юмтай уялдуулж хамт хийхгүй бол бид нар хар муухраараа юу гэдэг яг нэг систем өдөр болгон хийдэг юм а хийгээд том амжилт хүсэх юм бол ирэхгүй. Бид нар бүх юм нь байгаа боловч бид нар тэр арга зам тэр юмыг бол одоо бүгдийг ингээд туулаа явах юм бол хараа хугацаа алдна. Тийм учраас тэр гадны хэрэгтэй юмнуудыг аваад төтлөх хэрэгтэй. Гэхдээ мэрэгжлийн тамирчны хувьд бол яг одоо тулааны цаг хугацаа бол маш цөөхөн шүү дээ. Тулааны спорт бол бүр л хатаа баг. Одоо маш богино хугацаанд л одоо амжилт гаргах боломжтой л тулаануудыг хийж байгаа баг. Одоо нөгөө шатрын спортын тамирчин бол 20 жил одоо шатраа тоглосон ч гэсэн тэр хүн нейтрал байж л шүү дээ. Монгол тамирчдын маань спорт бол өөрөө бас нэг залуу насны юм шүү дээ. Харин тийм байна тий. Монгол тамирчдын яг одоо бидний яг энэ зүйл яг бус тамирчдаас бус толгоончдаас өөр байдсан билээ гэсэн зүйлийг тайлбарч. За ялчгүй одоо бид нарт бол өөр давуу юмнууд бол дэсвэр дэвчээр тэгээ юмыг нэг хурдаа авдаг аливаа юмд нь хурдан дасан зогсдог тий. Одоо юу гэдэг байгаль тактик ингээл зөндөө явах хөлбөр гаргадаг тий яг адилхан тулаан дээр ч гэсэн одоо маш хурдан шийдвэрүүдийг дороо гаргадаг. Тийм юмнууд бол бэлтгэл хийж явахт хүрт гадныханд ингээ бэлтгэл хийж явахт харагддаг байхгүй. Яг одоо англиар тий өөрсдөд нь ингээ ойлгоцгоо тайлбарлаж өгөөд хахад үзүүлээд хахад бид нар ойлгохгүй харахгүй байж хат. Бид нар заавал хэлээр ойлгохгүйсэн ч гэсэн зүгээр хараад биеийн хэлэмжээр шууд ингээл дагаал шууд хийчдэг. Тэгэл бид нар өчнөө ингээл давтуулаад биднээ удаан согдох байхад бид нар эдгээр давтаад шууд сурах жишээ нэ. Тэгэхээр энэ даваад л болоо айгүй ихтэй байна. Бидний тархинд байна гэсэн үг. Одоо энэ тулаанч. Тий, тархинд ч байна. Тэгээд бие билдэр өвөгдөл нөгөө цусанч байна, гэнж. Монголд одоо бидэрт одоо нэг омогшил байдаг л да. Одоо энэ одоо магадгүй Аз дотор бол бид нар хамгийн хүчрэх юм ч юм уу. Тийм одоо бид нар ч одоо явуулан цөөхүүлээ хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгсэн хэрнээ бид нар илүү хүчтэй гэж боддог энэ сэтгэл зүй ер нь яг юунаас ихтэй юм шиг санагддаг танд. Тэгэл магадгүй өв түүх ген тэгээд өмнө нь өчнөө одоо давтаж хийж исэн зүйл одоо бүр битүү ингээд суугдцсан. Тэнд ялчгүй тийм байгаа шүү дээ. Юм өөргөх амьдрал ах байж гэсэн те. Одоо голын тамир гэж яриад байдаг. Одоо бид нар юм өргөхөд спортоор хичээлдэг хүмүүстэйсийг одоо гадны спортоор хичээлдэг хүмүүстэй харьцуулах юм бол шууд монголчууд хав илүү байгаа. Одоо юм өргөх, юм хийх юу байдгийг тэр бүгдээр. Яг ингээ спортлоор ингээ явангууд бол бид нар шинжлэх ухаан гэдэг нэг жоохон юмнуудаар хоцроод байгаа. Одоо хүүхдүүдийг хүртэл гэж байгаа байхгүй яг энэ дээр нэг ялгамж гарах юм бол насанд өрсөж байгаа одоо юу гэдэг эсвэл том болж байгаа хүүхдээ жоохон болж байгаа хүүхдээ ямар ч хамаагүй лав барайл зохих гэх юм манайхан бол хам хүчээр шууд зогсож байгаа. Гэтэл Япончууд мочууд гадныхан спортоор хичээлдэг тийм хүмүүс ингээ зохих юм хүрч ядаад өөр ингээд идэг. Манайхан бол шууд хам хүчээр зогсож шүү дээ. Техниктэй тий шууд зөгтөг тий. Тэгээ зарим юунууд гэж байгаа байхгүй. Гадныхан бол бүр хүүхдээс нь ингээд суур болгоод одоо спортоор тэ хичээлүүл ингээд хүүхдээс нь бэлтжиж амжилтанд хүрдэг гэдэг бол манайд бол заавал тэгээд байх шаардлага байхгүй. Өөрөө дуртай чин сэтгэлзээс өссөн тэгэл хүчтэй юутай байх юм бол өөрөө л хөдөлмөрлөж чадах юм бол бүх юм байгаад байгаа байхгүй бас тодорхой хэмжээнд. Бидэрт одоо тэр цус ангин байгаад байна шүү дээ гэж. Магадгүй л одоо хүүхдүүд үрдэл тийм байгаа шүү. Одоо сургуулийн насны хүүхдүүд, цэцэрлэгийн насны хүүхдүүд ч гэсэн хоорондоо барилдаа л байж байна одоо. Тий, бүр багаасаа бас хэлтэй тий. Одоо ингээл гадаад цас орцсон, гадаа сайхан цасан дээр ноцолдоол байж идэг. Ер нь бол барилдаж үзээгүй хүүхдэл байхгүй бах. Байхгүй. Өө тэгэл уяа маяа өдөө гадаа явах юм бол ер нь найз нөхдөр ячаалаа таны хүүхд манай хүүхд гэж юм шууд барилцчихал гэж тий. Ойролцоол байх юм бол ойролцоо ер нь тэгээд нэг хоёр дүүээс нь чамаагүй те. Та хоёр нэг барилдаач гэдэг. Тэгэл хүүхдүүд ч гэсэн өөрсдөө тоглохтой хүртэл те. Янз бүрийн тэгэл тиймэрхүү өөр дуртай. Тоглоом надаар маягаар хөвж идэг. Таны анхны тулаан холимог талааны юу эсвэл ер нь за холимог талааны.
Анхны талаа. Холимог талааны анхны дулаан гэх юм бол баг гейм жилийн сорилт дулаанаад. Хэрэг одоо тогтлол эсвэл сандрал ч юм уу авч исэн байна. Одоо сандрал мандрал бол гайгүй байсан. Гэтэ ер нь яг догдолчихсан. Анх бол нөгөө кикбоксоор тоглоё гэл. Тэгэл яг багш холимог талаан руу ороод ингүү дагаад яг холимог талаан болж эхэлжсэн. Тэг яг нэг барилдан гэж одоогийн залуутай дарчлууд. Хэмжээлийн сорилоор. Тэгээ ялж ирсэн. Одоо холимог талааны одоо яг би бол миний ойлгосноор 4 баг байна гэж ойлгосон л та. Бүх бокс, кикбокс, мотобокс. Нэг нь юу лээд жижицүү. Ингээд энэ 4 одоо энэ багнаас аль төрөл нь таны хувьд яг холимог талаанд энэ төрөл нь арай илүү дамгаа байвал бус нөгөө 3 төрлөө сурахад амархан ч юм уу? Арай илүү давуу тал олох төрөл нь аль нь байна? За ер нь анх бол яг иймэрхүү маягаар холимог талаа үүссэн. Ер нь яг аль спорт нь тэмцэлттэй спортууд аль нь яг хамгийн мундаг юм бэ? Гэдэг 93 онд тэг үзхийн тулд анх бол гаргаал тэгэл боксийн нэг гартаа бил итгээч гэдэг юм уу те ийм нэг хөгжилтэй юм шиг тийм гаргаал. Тэгээд спортуудаа үнэн ч байсан. Каратегийн хувцастай, боксийн хувцастай ч юм уу. Тэгээд чөлөөтийнхэн ингээл ороод бод хоод юу гэдэг бүгд ороод. Тэгээд тэмцээн уралдаан зохиолсон. Тухайд бол жижицүү байсан. Тэгээд нөгөө цаг үеэр ингээ өөрчлөгтөө хувраад яваад байгаа. Яваад байдаг. А тухайд бол яагаад гэвэл нөгөө одоо боксийн жишээ нэг гартаа илэлгээл босоогоос гэх юм бол бокс илүүл байгаа мэдээж яг ингээ өөртөөхөөр. А тэнгуү тэр бүгдийг хамгаалж байгаа тэртээ байралд ороод зөнгө нөгөөдөл ч өчиг болт мэдэхгүй байсан учраас одоо Рожер Грэси гэдэг Грэсингэр бол анх бол шууд авраглаа явж байсан. Өчиг болтоор яаж хийж байгаа л унгаач нь тэгэхээр л өчиг болт. А тэнгуү сүүлдээ бол ингээ хөгжөөд цаг үеэрээ яваад байгаа хөөх. Чөлөөтийнхэн ноёлдог. А боксийнхэн барилдааны цаа хамгаалах юм бол давуу талаа гаргадаг тийм байсан. Тэгээ одоо яг ингээд суурин ч гэсэн холимог талаанд суурьтай дамжирчод одоо яг холимог талаанд ороод ирсэн. Тэнгүү тэд нар бол айгүй сайн байгаа. Тэгээ яг нөгөө спортуудаас одоо яг ингээд харьцуулаад үзэх юм бол чөлөөт нэлээд хөрвөх боломж өндөртэй. Одоо чинь хийж байгаа юмнууд нь ч гэсэн одоо гимнастик тэгээ барилдаа ингээд тэсэрэн болчихно. Тэгээ тэн дээр босоо зодоо нь ингээд сайн заагаад гэх юм бол хувирах чадвараар нь үзэх юм бол чөлөөт ер нь нэлээд өндөр. Жижицүү юу гэдэг яг ингээд дутагдaltaй тал нэг юм босоод баг тэгээ дороос их юм ийх гээд байдаг ч гэдэг юм. Ийм одоо 3 үе босоо байсараа дуусчих бас болно шүү дээ тий. Тэгээ одоо нөгөө тамирчид чинь яах вэ гэхээр бүх юм хөгжөөд ирэнгүү. Заавал өмнө нь нэг анх хөгжих тул нэг өөрсдийнхөө спортод үнэнч тэрийг илүү гэдгийг харуулах гэдэг байсан бол одоо ерөөсө бүх юм чи яг холжиж явна гэдэг нь гарцаа учраас зүгээр яг дангаа чөлөөтийн юм хийгээд их юм бол ягаад ч явахгүй. А тэгээ тэрийгэ даваа болгоод нөгөө бусад юмнуудаа маш сайн сурч уйлдуулж холбоход юм сурах араа суурь өндөртэй юм бол чөлөөт гэж бодож байна. Одоо чөлөөт суурьтай байхад бус одоо нэмэлт одоо бокс ч юм уу эсвэл одоо кикбокс ч юм уу чадруудыг авахд арай илүү дөхөм. Одоо чинь үүд барилдаад инх юм бол ялгаа авах хамгаалахад арай чөлөө талаа илүү те. Тэгээд зодтолдоод ингээ гар яхад нөгөө суурин ч гэсэн сайтай юм. А жижицүү юм юмнуудыг мэдээд ирэх юм контролдод хамгаалах боломжтой гэдгээрээ. Чөлөөт. Таны карате комбат дээр одоо нүр тулсан одоо бичлэг бол одоо дэлхийд даяар амар одоо вайрлал цэцэгдсэн байдаг штэ. Тий. Би ингээ таны ингээ тулааны өмнөх одоо толгорлолтуудыг бол харж илээсэн. Яг тулааны өмнө ч гэсэн та бол яг ийм төлөв төвшин яг одоо ингээ яриа сууж байгаа шиг л байдаг. Яг тэр үед ингээд малгай унахад яг үзчихсэн бүх монголчуудын дургу бол шууд хүрсэн. Таны хувьд яг ямар мэдрэмж төрчихсэн бэ? За тий. Магадгүй нөгөө тамирчин бол бидэрт одоо малгайг тэргүүнээ тэгж дэдэлтгийг бол мэдэхгүй л байсан бах тий. Тий. Мэдэхгүйсэн. Тэр үл яг нөгөө үзэгчд татханд бол янз бүр юм хийдэг гэсэн би ч мэдчихэл байсан. Агта яг тэгэх юм үл мэдээгүй. Тэгээд малгай авахт бол үнэхээр уурсан. Улаан ч зүгээр цаанаасаа л тэгээ тэргүүн гэл ингээл дэдэлцэн тийм байдаг. Тэгэл тэмцээн хурдан болгоосоо гэж бодвол. Тэгээ малгайгаа ингээ авахд нөгөө улаан залаан дээр нь одоо манай тэр президентийн гутлага нь хүрцэн байсан байхгүй. Дээр л амар дургүйсэн.
Тэгэхэд бол таны царай болоо ингээд доош хараад байхдаа л хөвсөйцэн байдаг шүү дээ. Тий. Таны нүд бол өөрчлөгдсөн байдаг. Тэгээ тэн дээр ч гэсэн тэгэл нэг бодлын бол бас болох стил юм болсон болоо л гэж боддоо. Би яг малгайгаа бас авъя гээл ингээ яхад өмнө захиалцсан байж байгаа. Тэгээ яг тэмцээн уралдаанд явахынхаа өмнө ингээ авсан чи яг миний захиалсан. Яг ганцхан үлдсэн байна явуул гээл яг л миний төгсөжсэн. Өнгөнөх юм бол яг төрийн далбаа. Тэгээ лекцийн өнгөө хасмаас орсон ч гэдэг юм уу. Яг тийм бэлгэдлийн үгээр бол яг орсон юмнууд нь бол болцсон байсан. Яг одоо тийш нэг тулаан дээр та бол бас нокаут хийсэн шүү дээ. Яг тулдж явах процесст бол тэр одоо танд бол мэдээж одоо таны одоо уурыг бол хүргэсэн байгаа даа шүү дээ. Тэр бол байсан нь эсвэл илүү 50 тулдсаар хагаад ялсан уу? Яг дотоод сэтгэл зүйн хувьд яг ямар байсан бэ? 50 байсан. Ер нь бол одоо тэр хамаагүй ингээ уурлах юм бол тарих чангаач гэдэг юм уу? Сэтгэмж удаан болчихно. Тэхэм түүний хоол болно. Ер нь нөхрийн зорилго юу байсан гэхээр яг л тийм л байсан. Таныг уурлуулаа шатаах гэдэг шүү. Тэг шатаагаал өөрөө бокс айгуу сайтай. Тэгээ хяналтгүй ингээ болоод ирэх юм бол өөрт нь бас үүдээ давуу тал гаргахтай. Би адилхан зохилцоод ирэх юм тэр бол яг боксоор айгуу сайн тамирч. Тэр нүцгэн гараар хүртэл тулж байсан. Өөрт нь давуу тал гарах боломжтой. Тэгээ тэр утгаараа бас. Миний хувьд бол би хөл илүү ашиглая. Тэгээ ялангуяа хөл дээр айгуу сайн ажиллаад байсан. Хөдөлгөөнтэй байг оноход хэцүү. Нөхөр бол банкын хөл дээр орж хараадсан. Тэнгүүд би сойрлуулахын тулд яах хэрэгтэй вэ зэрэг. Хөл рүү довтолч одоо хөл рүү их хөшгөлсөн. Тэгээд зогсоод ирсэн. Тэгэхээр нь би өвдөх хийсэн. Юу нь бол ингээд шилбэн нь бол амар хавцсан. Тэгээд тэмцээний дараа дээр тамирчаа. Одоо тэрэгэн цэр дээр төрүүлээд байдаг нэг. Тэгж явсан баг. Тэгээд бид нар бол тэмцээний дараа хамт ингээд хоолунд идэ явчих тул багын тэрэгэн цэртээ явчихсан. Тэр нөгөө өмдтэй учраас бол тэгж ахтар хавцсан очсон бол харагдахгүй л байсан л та. Тэгээд тухайн тамирчныг бас дараа нь үндэс яасан гэхээр зэрэг тэмцээнд дуусчаад ирээд би монголчуудыг мэднэ. Монголчуудыг би хүндэлдэг. Жинхэнэ саныг бол би шүтдэг. Тэгээд би бол одоо үзэгчд татахын тулд шоу хийсэн шүү. Гэдэг юм ийгээд тэгээ уучлалт угаад ингээд мөргөөд тэгээ явсан. Тэгэхэд бас өөрөө бас ялагдсан ч гэсэн уучлалтаа гуйж штт тий. Бас мундаг биш шүү тий. Тэгээ тэр утгаар нь одоо манай тамирчид байсан цаахан малгайгаа айгүй хөмсдөг боллоо. Тэгээд би ард малгай өмссөн одоо хүмүүсийг хараад одоо магадгүй өмсний баяр ёслолоор өмсөн хүмүүсийг харахаар бас айгүй баярлдаг. Гоё. Тэгээд тэрний яг дараахан байна уу? Манай одоо гадаадд байдаг найз нөхдөд аман өвөр Монголоос хүртэл нэлээд олон хүмүүс бол асуусан. Хаана хэлгсэн яаж авах уу гэл. Тэгэхээр тэр нь их гоё байсан. Энэ яг эх орноос энэ дэлхийд сурталчилж байгаа. Та бол одоо ингээ 19 оноос ингээ UFC-д тулдаад ингээд Монгол улсынхаа төрийн далбааг тэр том тулаанчдад харуулад явсан байна. Яг одоо бол бас энэ жилийн хувьд ч юм уу бидэрт их гоё үеуд тохиож ийн гэж бодож байна л да. Одоо физикал Азиагаас ахуулаад тий. Одоо Монголд ч бас энэ олонний танил том дэлхийн эрхмүүд бас ирж сонирхож байх шиг байна. Дээрээс нь одоо Монгол згээд одоо баг маань бас дэлхийд бас их том амжилттай өндөр бичигдэж байна. Олон монголчуудыг огшоож авах шиг байна. Энэ үйлдэлүүд их байх тусмаа бид нар оюун санаагаар илүү нэгтрэх юм болов гэж харагдаж байгаа байхгүй юу? Одоо нөгөө Монголын тоглолтыг Сүхбаатарын талбайгаар дүүрэн залуучууд бөөндөө лээдэлэх зүтж яхад би бол хараа баярлж илаа. Бидний нөгөө нэгтгэх юм энэ юм байна. Тий. Одоо монголчууд өөрсдөө ингээд хууны өвгдөл бүх юм бол айгүй өндөр. Потенциал одоо юу гэдэг би бүх талаараа тий. Тэг яг хуугаар ингээд юм бол одоо тусдаа бол айгүй сайн явж байгаа байхгүй. Одоо удахгүй ингээд явж байгаа бүгд нэгдээд тий. Бидний ч гэсэн одоо зорилго мөрөөдөл ерөөсөө л тийм байхгүй. Монгол гэдэг юмаа дэлхийд гаргах. Тулаанчч дээр. Тэгээ би эндээ чадхаараа туслаад хамтраад тий. Салбар салбартаа сайн явж байгаа хүмүүсээ дэмжиж өгөөд. Нөгөө нэг юу идэв штэ. Гэрээсэн гараад суморлоо гэрээн би сумасагаар аим горлоо сомон би саналаа. Яг энтэй адилхан. Бидний зорилго мөрөөдөл том байгаа дэлхий рүү ингээ хараад эхлэх юм бол бид нар нэг Монгол. Бид нар өөртөө нэгдэж чадна. Тэр нь хамгийн чухал. Аюуд өнөө маргааш ингээ хэрвэл дотроо ингээ таах биш. Бид нар ерөөсөө бүх юм гадагшаа байх хэрэгтэй. Тэгжиж бид нар
нэгдэх гэдэг. Тий. Одоо тэнгууд магадгүй бүх юм нэг цаг хугацаа туулал гэдэг юм бол байдаг бах. Тэнгууд одоо ингээд тусдаа бол аюул мундаг яваад байгаа хүмүүс салбарт байна. Тэр ингээд явж байгаад юм ойлгоод тэнгууд яг нэгдэн. Тэгээ бүгд нэгдээ сайн зол болоод ирэх юм бол дэлхийгээр бүр бодоо болгоно. Одоо бид нар одоо аль салбараар дэлхийд бол бас гарч штэ шатар одоо юу гэдэг оюухны актай. Тэгэл одоо e-спорт. Тэгэл сая одоо спортын бүх төрлөөр ернэ. Ингээд яг хувьдаа тусдаа бол аюул мундаг байх таахгүй. Бид нар бие биенээр нэг төссөн бүр томорно. Тэгээ миний нэг хүсэж байгаа юм бол яг тийм байхгүй. Одоо мэрэгжлийн спортыг одоо хөлөө бүүстэр, сагч дээр, тулаанч дээр хөгжүүлмөр байхгүй. Тэрлүү бүр илүү анхаармаар юм шиг санагддаг. Бүр ингээ улсаараа зориод. Тий. Бодлогын чанартай. Тэгээд одоо суурин маш сайн тавиад зөөр. Тэнгүүд мэрэгжлийн спортоор дамжуулаад бол одоо дэлхийд улсаас сурталчлах мөн шууд дэлхийдээ ойрхон байх боломж олцоо бол байгаа таахгүй. Жишээ нь бол одоо хөлөө бүү Кристиано Роналдо Месси мэдгүй юм байхгүй тий. Одоо Саксон бүр Леброн одоо олимпикландаар Конор Хабиб гээл хүмүүс мэддэг яг энэ шиг дагаад Монгол тамирчдыг гаргамаар Монгол тамирчдыг тэр холбоонд ингээд толдуулмаар тэр хөлбөмбөгт гаргамаар тий. Хөлбөмбөг ингээд үдчих хат нэг дэлхийн аваргарч одоо нэг том тэмцээнүүдээр одоо NBA All-Star Master гэж Монгол тамирчин тоглоомоор байхгүй. Тэрийг яавал бас ортлох болгоо гэдгийг л том тамирчин байгаад нөгөө ирэхээр дагаад бас улсын судлаад байгаа байхгүй. Би бол анх одоо UFC-ийн одоо талдад үзэх дуртай болсон нэг хүн бол ялч Конор Макгрегор гэдэг хүн байдаг байхгүй. Тэр хүний имиж бие авч явж байгаа алхаж байгаа нь тий. Алхаан хүртэл нэг юм сонирхолтой тиймэрхүү хэлээ. Хүн татмаа тий. Тэгээд бас нэг юм хэрүүлч тий. Бас нэг юм нилээн юм харизмтай штэ. Тэгээд яг үзэнгүүт би бол Конор Макгрегор Хабиб хоёрын тулааны бол би бол Конор Макгрегорыг бол ялаасай л гэж бодож байсан. Ягаад вэ гэхээр тэр үнийг эхэлж үзээд дуртай болсон. Дараад нь ингээ харангууд Хабиб Нурмагомедов гэдэг одоо энэ тамирч ямар агуу тамирчин бэ. Тэгвэл энэ хоёрыг ингээ дуртай болохоор яалтчгүй тэр улс орныхын түүхийг ингээ давар судлаад ирд юм л. Тий. Одоо яг тэр тамирчнаар дамжуулж тэр улсыг бас хардаг. Хараад байгаа байхгүй тий. Түүхийг хараад ийм болов. Энэ ямар сонирхолтой хүн бэ? Энэ юу гэж бодсон бол хаана амьдэрдэм бол яаж бэлтгэл хийдэм бол. Одоо яг үеийн шалгуур бол эрчүүдийн үг бол ялчгүй тулаанаар хараад байгаа байхгүй. Одоо Конорыг харахад л тий. Зөрөг төстэй Ирландууд ийм гэж харж байгаа байхгүй. Хабибар Дагестаныг зөвлөж шүү дээ. Тэнгүүд одоо магадгүй Монголыг бас тэгмэр байхгүй. Монгол топ тамирчнаар монголчуудыг сайхан хар. Тий. Одоо тулаанаа нэг одоо түрүүн нөгөө нэг ярьжсэн шүү дээ. 10 жилийн систем одоо Казахстан бүх юмнууд ингээ оруулж байна гэнгүүт яг тэр юу ч нэрсээ байгалийн шалгал гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо чон мон бол яагаад тамиртай байд, яагаад монголчууд үтдээ. Тэрэн шиг одоо эр хүний хамгийн гол юм бол ерөөсө тулаан байхгүй. Библ дээр сэтгэл зүй. Тий, өвдөг шөгжин, дэсвэрдчээр одоо ингээл нэг тэгэхгүй одоо ингээ Монгол эрчүүд маань ингээ нэг жоохон юм юу гэх юм бэ? Нэг жоохон эмгтээлэг болооч гэдэг юм. Ер нь Монгол гэлтгүй дэлхийн нийтээрээ тиймэрхүү. Сая би л лайв circle-тэй 100 одоо Эштон Холл, Хороо Масивдал энтрийг авчирсан. Тэгээ одоо тэрнгээр дамжуулж басаа юм хийх гээд байгаа. Монголын 7 хоног одоо монголчууд ихтэй ямар байсан юм бэ? Чингис хаан шиг идэж Чингис хаан шиг бэлтгэл хийе гэдэг үрээтэй. Монголын юм 7 хоногийг хийхээр төлөвлөж байгаа. Лайв circle-тэй хамтраад. Тэгээ тэрний үндсэн юу нь бол ерөөсөө л эр хүн Монгол эр хүн ямар байх хэвтэй. Ер нь эр хүн ер нь ямар байх хэвтэй гэдэг зүйл рүү чиглэж байгаа. Хэдэн оны үеийн нэг судалгаан дээр Монгол эрчүүд хамгийн өндөр одоо тэр тестостерон давартай орон гэдэг нэгчгсэн байсан. Тэгээ ингээ өөр орнуудыг харсан чинь одоо тэр Монгол нэгтэл яг 2-3 гэдэг байгаа орнууд бас байгаа шүү дээ. Тэднийг харсан чинь
Ер нь нэлээд тийм юу орнууд байх шиг байл. Хөгжил буурай. Африкийн Ялчгүй нөгөө байгалийн юм ч байгаа байхгүй тий. эрчүүд байгаад лээ. Гэхдээ манайхаас нэгээс унцсан байсан. 2 лөө 3 лөө орсон байлоо. Сүүл нэг арсан ч. За энэ бидний нөгөө байгаль цаг ууртай холбоотой болоо. Бас бидний идэж хэрглэж байгаа энэ эннээс бас болж байгаа юм болов гэсэн бодлоос төрсөн. Тэгээд энэ дааврыг одоо яаж ахиу байлгах вэ? Яаж унгаахгүй байлгах вэ? Ер нь бол 30 гараал унах юм байлээ шүү дээ. Ер нь байглаасаа. Энтэйгээ яаж одоо хамт байх вэ? Мэдээж одоо дасгал хөдөлгөөн хэрэгтэй л ах. Маш олон зүйл хэрэгтэй л байна л да. Яг тэр нөгөө эргэтэлэг болоход бол юу хамгийн чухал үг мэт ялчгүй тэр тулаан гэдэг. Тэгээ байгалийн нөгөө инстинкттэй тавхтаа бие хамгаалах гэдэг. Тэр зүйл дээр айгүй их ярьдаг. Тэгээд нөгөө хийж байгаа юм аль болох нөгөө байгальтайгаа ойрхон. Одоо дасгал сургуультанд шинэ хөл дуулмалаар явдаг ч юм уу тиймэрхүү юмнууд байгаад байгаа байхгүй. Гадаагаараа сайхан гүйчдэг. Тий. Тэгэл адуу малтайгаа сайхан ноцолддог ч юм уу тиймэрхүү мэйгэр. Монгол хүндтэй ингээд морин дээр суухаараа огшдог тий. Тэг морь унахаараа. Тий морь унахаараа. Суугаараа муугаараа гэдэг юм болохгүй шүү дээ. Стойчтэй. Гэтэ морь унахтаа монгол хүн яг ингээл дөрөн дээр гიშгэл мордоход бол асал нэг одоо юу гэх одоо нэг юм хөрөл авдаг юм шиг санагдаад тийм ба. Бис энэ жил наадмаар студент дээр нэг морин дээр мордсон. Огшоол ирдэ штэ. Нэг цаанаасаа л гоё. Тэгээд нөгөө нэг морь унж байгааны дараа ч гэдэг юм нэг сайхан ингээд амралт болдог. Тэр стресс янз бүр юм бол ер нь бодохгүй штэ. Таны хувьд одоо спортоос гадна өөр одоо ямар одоо зүйлээс эрч хүч авч байна вэ? Ямар одоо амьдралын дадлаас ч юм уу? Ер нь цаг ингээд хөдөө гадаа явах тэгэл морь унах. Ер нь Монгол ахаагаасаа илүү. Тэгээ магадгүй өөрийнхөө тэр одоо дотгошоо өнгөсөн юу байдгийг те номц зохиолоод за тиймэрхүү юмнуудыг унших судлах. Тиймэрхүү юмнаас л гоё. Өөрийгөө ихлэ инээ ээлжинд. Өөрөө бүрэн дүүрэн таны. Өөртөө л илүү сайн ажиллаад магадгүй өөрийнхөө өв төвхийг. Магадгүй миний аав юм байсан бэ. Өвдөд сэн байсан те ядаж ирсэн үе ингээд тэр тал руугаа илүү. Тэг өөртөө л илүү одоо төлөвлөлт туслахаа Монгол хүн гэл тэгэл магадгүй нутаг ус гэл тэр лугаа илүү судалдаг. Би бас өөртөө их ярих гэж оролдсон юм уу? Өөртөө ингээл өөрийгөө бодоол одоо өөрийгөө бодно гэдэг чи одоо тэгээд өөртөө бас хайртай байхаас хэлж шít. Би юу их үү? Би хий юм бол, би юу идэм бол. Тэгээд ингээ явсараа тийм бол. Тэ юу их хэвээр бол. Явсараагаад аав дээр ирж байна. Одоо миний аав хэм байсан юм бэ? Миний аав юу гэдэг байсан юм бэ? Юун дээр алдсан юм бэ? Гэ бодож чинь. Тэгээ явсараа дахиад нутаг ус нь орж ирж шүү. Тэнгүүд ч одоо бид нар чинь тэгдэж штэ. Өө тэнд төрсөн энтгих. Тэнд төрсөн энтгих ийм гаралтай. Ийм одоо нөхсатай ийм хүний өр хөвгтлээ гэж явдаг. Ялч өөртөө ярилцахаар дээшээгээ яваал ирчихлээ. Дээшээ ядаж одоо 3 4 үе маань юу хийж бүтээж ирсэн, юу хийх гэж зорьсон, юун дээр одоо алдаж ирсэн юм байна. Тэр бас алдаанууд нь бодогдож гин, олдууд нь бодогдож гин. Тэгэхээр би одоо яах вэ ч гэдэг юм уу. Өөртөө яриалахаар бас дуусахгүй байлаа шүү. Тэ өнгөрснөө. Тэгээ одоо ирээдүгэ гэдэг 3 цаг дээрл. Тэ. Одоо яг бид нарт ямар боломж байна гэхээр одоо нь бид нар байгаад байдаг. Одоо бид нар сайн явах юм бол магадгүй өмнөх төрөл одоо юу гэдэг өгдөөд синер бас тэ. Сайнаар гаргах. Мөн ирээдүйн очтой ч гэсэн нөлөөлөх. Тийм боломж болцоололц байгаад байна. Тэгээ өөртөө бүх юм өмнөж өөрийн хийгсэн. Би бол янз бүрийн юм хийх дээрээ бол яг бас суугаад боддог байхгүй. Яах вэ хөө. Тэ. Тэгээ яг өөрөөсөө ингээл асуугаал. Үнэхээр чи ийм байх юм бол нэг шийдвэр гаргах дээрээ толдог юм бол чи өөрөө 100% байна уу? Дараа нь ихгүй юу гэх юм гэл. Тэгээ тэрийг л хийдэг. Тэс үгдээ бусдыг дагаад бусдын юмд ороод эсвэл хүмүүстэй барьцаал ангич гэмсэн юм төм хүнтэй өсөлдөх тийм юм надад огт байдаг. Аль болох тийг ерөөсөө хүсдэг. А зөв өөрөө дуртай л байл тэгэл тэр зовлон байна зарлаа хамаахгүй ихийг л хүсдэг. Одоо юу гэдэг тамирчин яг ингэ явж явахдаа давхар цог бэлтгэл хийж байгаа дүүнрээ хүртэл тэнд ингээл хамт тулдаасаа UFC тоглож явах тэр UFC жимийг хийх гэсэн санаач байгаас л эрхий аавь гэдэг юм чи ерөөсөө тэндээ холбоотой. Ганцаараа ингэж явах. Тэр үл миний юм биш.
Би магадгүй ганцаараа толдаад ингээд гайгүй сайхан явж болно. Гэтэл тэр үл миний юм биш. Би хамт олонтойгоо бид нар байж байгаа тий. Тэг ганц хүн үнэхээр сайн байгаа дээр дайнд болонд ороод ялтав гэж байхгүй. Бүгдээрээ байж ижил. Тэнгүү тулаанч дүнрээ самт байгаад Монгол улсын нэрийг гаргаад тэгээ яваасаа гэж айгүй хүсдэг. Одоо тэр Дагстан Макстан бол тийм бос. Табим гой сайн гараад ирэнгүүт бүгдийг татаад бүгдээрээ хамт. Тэгэл тэндээсээ ирэх зэрэг аваад бүх юм ингээ явдаг. Тэнгүүд юу л энэ дээр юу хүсдэг вөхөр зэрэг бид нар одоо тулаанаар ч хаагуурч хамаа авахгүй. Бүгдээрээ л ерөөсөө нэг Монгол. Нэг гэдгээл юм аа. Хоорондоо ингээ өрсөлдөл зарим тамирчид тэгдэг байхгүй. Одоо олимпийн тамирчид би тэн дээр айгүй дургу. Хувийн амжилтын төлөө явна. Тий, хувийн амжилтын төлөө ойролцоод одоо жингийн тамирчид найз нөхөд байдгүй ч гэсэн гацаа юм яриад тэдэрт л би огт дургу. Өрсөлдөхөр бол хараад байна уу? Тий, өрсөлдөхөр бол яг тэр рингэндээ тэр юундаа ингээд өрсөлдөөл богноос. Өмнө нь ч бай дараа нь ч бай тэд нар бол зүгээр найзууд бай. Тий. Тэгээд юу гэдээ зорилгон том байгаад бид нар бүгдээрээ нийлээд дэлхийг нэгнэж гэдэг юм аа. Тиймэрхүү байх юм бол хоорондоо өрсөлдөж байхгүй тий. Тэг магадгүй одоо бүгдээрээ хамтсан бэлтгэл сургуульд игээл нэг нэгэндээ туслаад одоо нэг ойролцоо жингийн тамирчид бүгдээрээ цуглаад өөрөөр холбоод руу ингээл аврах болол магадгүй тэр хамгийн том холбооны аврагын төлөө гарч ирээд тоглож байвал тэр л хамгийн гоё өрсөлдөн хамгийн гоё юм дээр байхгүй. Гэтэл юу гэдээ тэгчүү зүгээр нэг наана ингээд жижигхэн юмны төлөө ингээл одоо ойролцоо жишээ нэгэл Монголд болох жижигхэн тэмцээний төлөө нэг нэгэнд ингээд авах биш. Магадгүй дэлхийн бүр тэр хамгийн том юмд гарахын тулд би энэ туслах хэрэгтэй байхгүй. Хамтдаа. Тэгээ хүн юу гэдэг нэг асар их том юм ингээ бодоод магадгүй уулаараа арчаад тийшээ явна гэхэд бол оргил дээр нь гардгүй мөхөд дундаа тийшээ хангалттай явах байхгүй. Гэтэл юу гэдэг наан нэг жижигхэн юм тавьчих зөвхөн энэний аврын тал ингээд жижиг юмдаа бодлоод хайрын цагаа гарцдаадах юм бол тийшээ сайн явахгүй байхгүй. Тэр ч одоо цаг хугацаа сэтгэл зүй одоо хүн ер нь хүнийг ботходоос хайрын цаг хугацаа та. Тий. Амжилтын төлөө одоо хамтдаа зүтгэе гэвэл арай л илүү төтлөх баг. Тий, багш нарч тэр тамирчич тэр бүгд ер нь ингээл яг нэг тусдаа биш бүгдээрээ нэг багц болоод хүн өөртөө нэг даваа юмнууд байгаа шүү дээ. Жишээ нь бол одоо би нэг одоо боксын сайн би гарын наац энэ ингээл тэгдэж шүү. Нэг нь барилдааны нэг нь юу гэдээ яг миний эднэр гэл одоо нэг сайн хийдэг юмнуудаа заагаад өгөхөд л болох байхгүй. Өөрөөртөө миний хамгийн сайн хийж чаддаг юм энэ би энийг ингээд өгнө. Ч гэдэг юм уу те. Зөвхөн багш нарын хувьд ярихад. Энэ дээр би энийг арай л ойлгоцсон юм аа. Би чамд энийг хэлээд өгье. Энэ ингээд чамд төтлүүлнэ ч юм уу. Ингээл яг нэг хамтраад магадгүй бүгдээрээ нийлж байгаа л өөрөөртөө чаддаг сайн юмнуудаа ирээдүйд ойж та дараагийн хүмүүстэй ингээ зааж сурлуулаад гэх юм бол заавал тэр хүн алдаж ингээ хайрын цаг хугацаа гарцдахгүйгээр бас аваадах боломжтой. Яг бөөндөө гэдгсэн чинь таны октогон руу ингээл орж иж хат хүүгийн ая яваал ингээл та орж ирдэ шүү дээ. Тэр чинь хойно ч явж байгаа одоо нөгөө нэг хүмүүс яг таныг тэр тулаанд яг бэлтцэн тэр хүмүүс яг цогтаа 3 4 л ингээ орж ирж байгаа юм. 4 5 лаач юм ингээд тэр хүмүүс бол зөвхөн таны ялтыг л хүлээж ийн гэсэн үг үстэй. Одоо бэлтгэл хангасан одоо тэр багийнхан. Тий, ерөөсөө л тэмч. Баг болоод явж байгаагийн үнц нь юу гэхээр зэрэг яг тамирчин дээр ажиллаад баг дасгалжуулагч. Одоо 3 дасгалжуулагч гарахад өөртөө үүрэгтэй. Бүх юм ингээ ойрлоо тавцсан. Яг сайн нэг ярьж байгаа шиг. Нэг нь юу гэдэг ерөнхий тактик одоо бүх юм ингээ харж байгаа. Заавар зөвлөгөө дундуур нь өгж байгаа. Нэг нь өрсөлдөгчөөс болцсон. Нэг нь болохоор зэрэг миний хийх системүүдийг зааж өгөөд яг ингэж хийвэл зүгээр гээ явж байгаа жишээ нь явах. Энэ тэгэхээр бас маш том бодлого явж штэ. Тий, багийн систем ажиллаж байгаа байхгүй. Тэгээд би ялчлаа гингүүд юу гэдэг. Одоо бүх багш засалжуулагч та нэг менежментийнхаа хувь өгөөл тэгэл яг ингээл хуваагаал явдаг. Бүгдээрээ нэг баг болцсон байхгүй. Тэнгүүд би тэн дээр бас тэгж тамирчнараа бас тэгж бодож огт болохгүй байхгүй. Одоо манай тамирчдын бас зарим нэгийнх нь гаргадаг алдаа бол ерөөсөө тэр. Би тулдаад байна тий. Би ялчаад одоо яг нэг хувь өгөх төр болонгууд би л тулцсан юм чинь гэдэг тийм байхгүй. Тэр үнийг тийм болохын тулд багш засалжуулагч нар одоо цаана бүтэн баг ажиллаж байгаа байхгүй. Одоо менежер одоо юу гэдэг те.
Бүтэн клуб ч юм уу явж байгаа шүү дээ. Тий, клуб бүх юмнууд. Тэгээ би яг бодож байгаа юм юм баахгүй. Бидний үед бол өөрөө бүх юмаа ингээл хийгээл цаг алдаал. Тэмцээндээ 100% төвлөрж зөвхөн бэлтгэл сургалтаа ялалтын төлөө явах хэрэгтэй байтал тэгж чадахгүй. Зориулж байгаа юм нэг 50% ч юм уу 60% эсрэл тийм. Тэгэл бусд үед нь одоо нэг хэлгүй ээжж тэний үгсэн бол тэгэл менежер одоо яах вэ бол. Тэгэл өрсөлдөгч өөрөө судлах гал. Тэ. Тэгэл өөрөө их юмнууд ингээ бүх юм руугаа ингээ өөрөө оролцоод ингээ явах юм бол хайрын нэрийг зарж байгаа юм. Тэгснэ бэлтгэлдээ төвлөрч чадахгүй шүү дээ. Чадахгүй. Тэнгүүд энийг яах вэ хэр зэрэг яг нөгөө багийн систем гадаадад бүх юмнууд ингээ яваад одоо нөгөө хаавал гэдэг юм л ялчгүй явж байгаа байхгүй. Хизээд бид нар ингээ хамгийн сайн баг дасгалжуулалт ингээ гаргаад бүх юм ингээд хэлбэрчлээ ингээд явах юм л юм байна гэдэг юм тогтцсон байхад бид нар тэрэн дээр дахиад ингээд алдах хэрэггүйгээр тэр юм л оруулж ирэл яг тэгэл ажиллах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэх юм бол амжилт нь ирэхэд ойрхон. Тэгээ тэмцээн уралдаан дээр одоо тамирчин зүгээр тамирчнараа л бай. Яг л өөрийн үндсэн одоо ялд авах. Тэр юмдаа илүү анхаарах юм бол гэтэл одоогор бол тийм боломж олцоо. Харьцангуй бага байгаа. Тийм болохын тулд хичээж байгаа бас. Би өөрөө тэр бүгдийг үтсэн байхгүй. Хэлгөөсгөө. Тэгэл энэ тентгийн багуудад хүртэл ороолал шууд гадаадд очиод тийм болгох юм бол эхлээд заавал яг одоо хөмөө бүх юмаа өгчөж тэр багт бүрэн нэгдчихэж угаалцчих. Гэтэл тэд нар ч гэсэн зөв бохгүй. Өөртөө алдаж онж ингээд асар их юм туулжиж тэр бүгдийг бүтээж байгаа байхгүй. Тэгвэл тэр бүгд өнгөө өгөхгүй байхгүй. Тэр чинь ялтаа бас хуваалцж штэ. Тий, тэнгүүдийг хуваа аваад магадгүй бас ялагдчих бас болно тий. Тий. Агцсан ч гэсэн тэгэл тэндээс суралцаад зөндөө юм авч байгаа байхгүй. Тэг жин хасах. Тий, тактик яаж юу гэдэг. Би бол Jackson Wink, the Fight Ready, тэгээ Tiger Montage гэдэг юм яг ингээ олон сайн гисэн клуб тэр бүгдэн дээр нь очиод бүгдэнд нэг хуваа төлөөд яадгийг идэв. Тэр юмдаас бол бүрэн суралцсан. Тэгээд тэр бүгдийг ингээ хараад ирэнгүүт бид нар үнэхээр асар их хоцорч байгаа юм гэдгийг мэдэрч байгаа байхгүй. Тэгээ энийг яавал бас Монголд оруулж ирээд хийх үү. Тэ яг тамирчин хүмүүсийг тамирчнаар нь байлгамаар байна. Тэгэх юм л амжилт нь сайн явах байхгүй. Одоо ялчгүй одоо холимог тулаанч гэж одоо энэ бол одоо мэрэгжлийн спорт байгаа даа шүү дээ. Яг энэ спортоор хичээллээд яг энэ мэрэгжлийн спорт нөлөө зөрөө явж байгаа залуучуудад бол шууд одоо энэ амьдрал ахуйгаа авч явах одоо энэ нөхцөл бол Монголд бол бас хомсгон л байгаа бах. Энэ манай эдийн засаг ч юм уу эсвэл одоо хүн амын тоо ч юм уу маш олон зүйлээс шилтгаалж ах шиг байна л да. Энийг эхнээс нь ингээд за мэдээж бидний том спортоос том амжилт хүсэж байгаа бол том одоо тэр дид бүтцийг үүсгэх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Энэ эхний алхам таны юу гэж харж байна? Магадгүй эхнийх нь л алхам. Ядаж эндээс эхлэе. Бидэг зүйл. За эхний алхам гэх юм бол яалчгүй нөгөө бааз гэдэг юм бас чухал. Одоо заал танхимууд бол ихэвчлэн юу яаж байгаа. Энгийн хүмүүс тамирчид ингээд цуг олдоод хийдэг те. Яг тамирчдын тийм системтэй бэлтгэлтэй болох нь хамгийн ихний. Магадгүй юу яах юм бол одоо спортын ордонгууд ингээд зөндөө энд дэндгөө байраал одоо заалж юм уу те байраал ингээд хийгээлэж болно. Агтл яг тэнд дарах техник тийм байхгүй бол зүгээр хоосондоо одоо юмнууд төхөөрөмжөөр дүүргээд хэрэггүй. Тэнгуү тэр юуг л иймэр байгаа байхгүй. Мэргэжлийн багш тасгалжуулагч нарыг маш сайн бэлдэх. Тийм хэрэгтэй. Тэнгуү одоо тамирчид тэр дундаа одоо толж исэн тамирчид ингээд болоод багш тасгалжуулагч болох. Тэгээд тэд нар хамт байх. Хамтдаа. Одоо бүх бэлтгэл дээр цугтаа. Бүх бэлтгэл дээр биш. Өөрөөсөө нэг өдөр аваач гэдэг юм. Одоо 7 хоногийн хөтөлбөр гаргахад л одоо нэг жижигцэн хамгийн сайтай жижигцүүгээ заадаг ч юм уу те. Одоо лав гарах ч юм уу те. Яг. Тэгэл нэг одоо чөлөөтийн нэг хамгийн сайн багш нь магадгүй чөлөөтэй заадаг. Пүрүү гарах ч юм уу те. Тэгээд яг нэг тийм угаасаа системүүд бол байгаа. Тэгээ ингээ яваа тэгээд тэр бүгдийг хойлол хойлмогдлаа.
Урд хөршид бас олон толон зохион байгуулагдчих шиг байна. Манай Монгол тамирчид ч гэсэн амжилттай сайхан оролцож явах шиг байна. Ер нь манай энэ урд хөршийн бас толооны спортыг хөгжүүлэх хурдтай урагшилж байгаа юм болов. Тэг сая JCK боллоо. JCK өөрөө алтан бүсний тэмцээнтэй. Алтан бүс нь маш их шагналын сантай өндөр. Тэгээд өөрөө алтан бүс нь үнэлэмжийн үед яг цэвэр алтан бүс. Зүгээр одоо металлаараа ярьсан ч бас. Тэгээ сая манай Намнан Баяр маань бас тэр төрнөмэнтэд ороод одоо финалд гаж байна. Сая ялд авсан. Эсрэг толоон ч нь бол харсан. Тэгээ бас нүр тулсан шүү дээ тэр хоёрын бичлэг хийжсэн. Тэгэхээр Хятадын Казак яг тэр жиндээ бол Хятадтай бол өрсөлдөгчгүй шахуу. Маш сайн байгаа тэр тамирчиг ялсан. Тэгээ Хятадын ерөөсөө сүүлийн жилүүдэд бол бас бодлогоор тэрийг бол явуулж байгаа. JCK ч гэдэг юм уу те. Мөн холимогтлооны хөгжлийг UFC PI гэдэг одоо нэг миний тэр Аз зөөр нэг ингээ жоохон хоцрогдолтой байгаа гэдээ ярьжсэн шүү дээ. Яг тэнгуүчд бас цөөхөн ч байх шүү байна. Тий. Тэнгуү тэр системийг оруулж ирэнгүүтээ одоо юу яж вэ? Шанхайд PI нэгдснээр бүх юм тэнд төвлөрч байгаа байхгүй. Одоо шинжлэх ухааны бүр амар том бааз зогцоо сургалт бүх юм явж байгаа байхгүй. Багш дасгалж явуулагч одоо шинжлэх ухаанч жин хасах масах хоол унд нутришн бүгд ороод ирсэн. Тэнгуү тэрийг яаж нэг хятадууд бол юм хуулахтаа маш сайн. Яг тэр төвийг одоо JCK яг PI тэр төвийг хуулангуудаа өөрсдөө тэмцээн оролдоо бүх юмнуудаа хийдэг ингээ болоод. Заал танхимууд нь хүртэл анх бол яадаг байсан хэр зэрэг яг манайхтай адилхан. Ямар төлөвлөгөө юу байдгүй зүгээр л ингээд өдөр шөнөгөө энгийн юм шиг л бэлтгэл хөлс гаргаж байгаа хүмүүс шиг ингээд замраагүй бэлтгэл сургалт хийдэг байсан бол яг Америк хийгээд хөгжингөө орнуудад системчилсэн байдаг. 7 хоногийн бэлтгэлийг тэр тийм юмнууд ингэ гэж сая нэг ярьжсэнчлээ хийцэн юм. Тэр бүгдийг ингээ хуулаад авчих жоохгүй. Тэгэнгүүт хөгжлөн айгуу сайжраад хурцтай яваад гэлсэн. Гол юм нь л ерөөсөө тэр. Тэгээ дээр нь өөртөө нөгөө эдийн засаг айгуу сайтай байна. Одоо Хятадын хөрөнгө оруулагч том баячууд маш сайн дэмжиж байна. Одоо зөв хөрөнгө оруулалт. Жишээ нь хэмээл тэр Зангвэли одоо Азийн эмхтэй анхны авраг төрөөд. Тэгээ Зангвэлийн түүхээр ч гэсэн тийм байхгүй. Тэр заалных нь одоо босс зөвлөл би одоо Алтын хэлгээд манай найз байдаг. Тэн тэр би тэр анх бүр эртний тэр зааланд очиж бэлтгэл сургалт хийдэг байсан. Гэтэл Хятадын 1 номерын тамирчин бол энэ утгагүй вебсайт орно энэ амжилт гаргана гэж хэлжээсэн. Тэр үед. Тэгэхэд тэр үед яадаг байсан хэр зэрэг зөвхөн тэр тамирчин зориулаад заал нээсэн. Тэгээ зааланда Бразилийн хамгийн сайн гэсэн одоо тэр одоо Азаар ингээд явдаг тэр багшийг авчрангуудаа тэр тамирчин зориулаад яг хөвтэй барилдааны багшаар тэгээ хамгийн сайн гэсэн тамирчдыг ойрхон бүгдийг ирээд бэлтгэл сургалтыг өнгөө гэл ингээл тэгээ сайн багш цацгалж болгоч хүртэл авчираад ингэж явуулсаар байгаад UFC-д оруулсан. Тэгж явахдаа ганц гаргасан юм нь юу гэхээр зэрэг бүр Бээжинд байр машин айгүй өндөр үнэтэй. Гэтэл тэр бүгдийг авч өгөөд амьдралаа бүх юм шийдчихэд чи зүгээр л тамирчнараа бай. Чи амжилт гарахгүй нь хамаагүй. Чи юм аа. Тэгээ гэрээтэй. Тэгээ дэмжиж тгсэн. Тэгээ Зангвэли яасан одоо UFC-ийн авраг. Тэнгүүд орлого одоо Хятадд баг 1 номерын орлоготой тамирчин болсон. Гэтэл нөгөө гэрээгээр тухайн үед хэдэн хувь гэлээд нэг 30% ч үлээ. Орлого ашиглаж ирээд үйд ингэнэ. Тэгээ авчихсан бол одоо тэр маш ашигтай хөрөнгө оруулалт хийсэн байгаа байхгүй. Тэгээ тэр чинээгээр бас Хятадын нэр өнө гарсан. Хүн өөрөө дуртай юм аа хийгээд зөв зүйлээ хийгээд тэ хүн олон хүмүүсийн амьдрал одоо юу гэдэг Зангвэлийн амьдралыг шууд шийдэж өгөөд Хятадынхаа нэрийг гаргаад тэгээ өөрөө ч гэсэн тэн дээрээ амар мундаг хохгүй. Зөв хөрөнгө оруулалт тэ өөрөө дуртай юм аа хийгээд тэрнгүүр ингээл баатар одоо Хятад ч гэсэн тэр үнийг бол үнэлж байгаа байхгүй. Маш олон хүн тэр үний түүхээс урам зориг авна л да. Тий. Тэнгүүд Монгол ч гэсэн одоо тийм болох бүрэн боломж бол байгаа. Магадгүй одоо яг дуртай тийм хүн гараад тгээ явах юм бол одоо бидний өөрсдөө алдаад ингээд байхгүй. Дэлхийн гой түүхүүд байна. Мөн одоо алдаж оноод ингээд яваад одоо наа болсон бүх юмнууд ингээд тод болсон байгаа ш. Тэдрээс ингээд авмаар авах.
одоо энэ замын технологи одоо юу гэдэг технологийн юмнуудыг хөгжлүүд их те. Бид нар өөрсдөө шинээр заавал сэтгэж хийгээд байх байхгүй. Ойролцоод өхүүлэл аваад хийгээд байхад л болохоор байхгүй юу гэнэ. Тэр сайн технологи инновацийг л авъя л да тий. Тэгээ аль салбартыг адилхан байхгүй. Одоо UFC-д бол өмнө нь бол Бразилууд нь ойрхож илаа гэсэн тий. Одоо ингээд Дагестан тамирчдын ингээд одоо Дагестан тамирчин гэхээр тэр тамирчин нөгөө толонча ялах юм шиг. Нэг юм одоо юу болж шүү. Одоо цол дагаж барах гэж хабиб ингээ гарчаа. Хабиби аавч өөр айгу мундаг хүн байсан бохоо. Тийм байл. Тэр бараг 20 гаруй хүүхдийг гэртээ өсгөөд өөрөө ингээд бүр ингээд эртнээс тэр UFC-д одоо тэр олон залуучуудыг бэлдчихсэн юм шиг. Одоо Хабибиг бас тэрэнд зориулаад бэлдсэн ч юм шиг. Бүр тийм түүхтэй болж таарсан шүү. Тэгээ одоо ингээ харахаар Дагестан тамирчдын яг гол давуу тал нь их юм бол зөв миний л харсан шүү. Та бас юу байгаа хэлээрэй. Тэр хүмүүс нэгдэж тэр бас байгалийн эрсдэс гоё тийм өндөрлөг газар агаар сайтай газар байгаадах шиг байна. Биш одоо ядралт одоо багтай гэх юм уу. Дээрэс нь тэр хүмүүс маш олон жилийн хугацаанд одоо Дагестаны эрэгтэй хүн болгон ингээд бүх барилцаар хагаад 10 жилээ төгсдөг. Бүгдээрээ бүх. Тий, яг л систем 1960 оноос хойш улс их орондоо яриа. За энэ тамирын хичээл эрэгтэй хөлт бүх гэд ингээд заасан байна. Тэнгүүд тэндээс маш олон чадварлаг бүхчүүд гарч ирж байна. Тэг өөрөөсөө нөгөө бүхийн суурийг бүхийн юм нь бол асар сайн. Тэгээ дээр нөгөө газар нутгийн онцлог нөгөө уулархаг өндөр. Тэнгүүд нөгөө ажиллагаа маш сайн. Тэгээ тэр багтаа орчинд байхаар ядралт багтай. Тэг ядралт багтай зүрхний ачаал айгуу сайтай болдог. Тэгээ тэд нар нь өөрсдийнх нь давуу тал. Тэгээ дээр нь тэд нар одоо суурийг маш сайн тавьсан байгаа байхгүй. Хабиби аавч өөрөө яг чөлөөтийн багш, дэсвэр мэсвэр одоо юу гэдэг тэр одоо давуу талыг маш сайн тултална бэлдээд. Тэгээд UFC-д гарахын тулд яасан гэхээр зэрэг хизээч Дагестанаас шууд UFC-д ороод авраг болго ингээ яваагүй. Яг нөгөө миний түрүүний яриад байгаа тэр ноу гэдэг юм очиж Америкт очиж суралцаад. Америкт очихдоо өөртөө бол барилдаанаар бол маш сайн. Тэнгүүд тэд нар дутчихсан юм юу гэхээр зэрэг одоо босоод одооныг тэгээд яаж холих уу тэ тэр өчиг болтыг яаж сурах уу гэдгээ Америкийн топ тим дээр одоо Америкийн юу вэ? Америкийн AK одоо Америкийн кикбокс актем дээр очиод тэгээд тэндээс авраг болсон байдаг байхгүй. Тэрнээс юу гэдэг манайхаа одоо зарим нь ингээл харахтаа бол шууд хараал. Нутагтаа байсараа Дагестан дээр очиод тэгээд Дагестанаас ингэчих юм шиг яриад байгаа. Гэтэл тийм биш байхгүй. Тэр яг нөгөө нэг нав хаа шинжлэх ухаан те яаж холж гин үү? Тэгэл симгээ сурж байгаа. Тэр бүгдийг авчиж авраг болж байгаа байхгүй. Тэнгүүд тэд нар ч өөрсдөө ямиг бол тэнд заахгүй байхгүй. Өөрсдөө дэлхийн тренд болж байгаа тэр шинжлэх ухаанд тэр юмнуудыг сурцсан. Тэгээ өөрсдөө юмтай хойлоод өөрсдөө давуу талыг гаргаад тэгээд явчих байхгүй. Исламын толгойд харахаар ислам илүү цогцох гэдэг те. Тий. Тэгээд Хабибийн бэлтгэл хангагч байж байгаад Хабиб толгойд ороод ирсэн, исламч ороод эхэлсэн. Одоо ингээ исламын ард Хабиб зогсдог тий. Тэгэл ингээ харахаар энэ ингээд одоо тэр Хабиб Нурмагомедовыг аав одоо Нурмагомедов гэдэг хүн бүтэн нэг үеийг ингээд бэлдээд өгсөн юм шиг надад харагдаад байгаа байхгүй. Бүтэн нэг юм үеийн юм крүү одоо залуучуудыг босгоод өгсөн юм шиг. Тий. Тэгээ тэндээс бас юу харагдах вэ гэхээр одоо манай нөгөө залуучууд ч гэсэн шашны хувьд тэр хүмүүжил те. Одоо юу бол хамгийн чухал байгаа байхгүй. Одоо юу мэрийн одоо архитаар суухгүй тэр цагийг зөв зохистой өнгөрүүлдэг яг тэгээд өөрийнхөө зорьсонд бүх юмаа зориулж чаддаг. Тэр юм чинь хамгийн чухал байгаа. Шашин бас нөлөөтэй байгаа хаа. Шашин нөлөөтэй алкогол хэрэглэхгүй. Гих мэтчлэн тий. Тэгээд дээр нь өөртөө яг нөгөө яриад байгаа тэр family гэр бүл гэдэг юм чи үүсгэсэн. Хэн чанаас урууж арахгүй. Тэ. Нөө инстаграмаар дагдаг. Тэгэл стори ингээл бичлэгүүдийн үзэхэр ингээл бөөндөөл сайхан хоол идэл яваад байгаа. Тэг бас ингээ ширийн мэрийг нь хараад байна. PM тавьсан хүн байна уу ч юм уу те. Байхгүй. Сайхан цаагаа уугаал. Сайхан хоол идэл яваад байгаа юм да. Тэндээс нь би хараал энэ бас сахилга батч байна. Шашинч бас байна те. Сахилга бат тэр хүмүүжил гэдэг юм бол хамгийн чухал амжилт гаргахад бол
Урт тэгээ том мөр өдөлтөй том зорилготой байх юм бол тэр чинь нэрээ сахилга хотыг бол маш сайн барих хэрэгтэй. Тэгээ дээр нь бас нөгөө спортод хүндлэл гэдэг юм бол асар чухал. Бид нар одоо бид бүхний өвөө Чингис хаан гэж хүн байна л да. Энэ хүнийг Монгол хүн бүр хүнддэг дээ. Хүн бүр нэрийн Монгол хүн гэлтгөө дэлхийд ч хүнддэг нь л да. Тэр хүн бол одоо бидний одоо хамгийн сайн эр хүний одоо нэг хамгийн том дүр байгаа даа шүү дээ. Тэрэн шиг хүчрэг эрэгтэй хүнд одоо яг ямар зан чанар байна гэж таардаг вэ? Өө сайхан бүх юм дуужуу тайван. Тэгээд холж бодолтой, оюун бодол хийгээд бие сэтгэлийн хүч ариунтай. Ямар ч юм гарсан те бэлэн. Одоо чөлөөтэй сайхан ууж ухаан таанддаг. Тийм хүмүүс л хүчрэг. Тайван. Тэгээ тайван. Тэгээд яагаад тэр зэрэг хамгийн гол юм чинь нөгөө би чадна өөртөө болон бүх юмдаа айгүй ихтгэлтэй байна. Тэгээ дээр нь одоо юунууд нь ухаан те. Өөрөө юу ч тулсан арга зам байгаа өөдрөг байхгүй. Юу ч яасан даваад гарнаа чаднаа гэдэг юм чинь дотроо байгаа байхгүй. Аргыг нь олон доо. Тэг аргыг нь олон доо болгондоо гэсэн юм чинь тэг болгондоо бүтэндээ болно гэсэн юм чинь ерөөсөө дотроосоо ингээ унтарч байгаа. Тийм хүн бол сайхан тайван ухаалаг юу ч гаргасан зөв шийдвэр гаргадаг. Тэгээ бие сэтгэлийн хүчтэй. Бие сэтгэл гэхээр бас бие бэлтрийн хүчтэй. Сэтгэл оюуны хувьд л төлөв төвшин тайван. Хоёр өөр тустай зүйл байгаа даа шүү дээ. Тэр найл айлан тэгээ бис үеийн ингээ магадгүй юу гэдэг оюун бодлол ингээ маш сундаг хэрнээ бие тоохгүй айчих юм бол бас хэцүү. Хэдий оюун ингээ яваад хийчмэр ингээ байгаа гэдэг биеийн дийлэхгүй биеийн чадахгүй бас болохгүй. Юу гэдэг биеийн аягуулсан ажиллагаа үе тэр нь оюун дутаад явал бас болохгүй. Тэгэхээр бол яг л хоёлаа хамт байх хэрэгтэй. Нүгдэгшл тэнцвэрл байх. Дээр үеийн ерөн Дайчин Баатар ч бүгд юм байгаа хэрэгтэй. Одоо жишээ нь бол Мухалай Жанжан бол хамгийн эртээ гэгэрсэн хүн гэж бол үздэг. Тэнгүүд яах вэ гэхээр яг оюун бодол бүх юм нь байдаг. Тэгээ бие өгөгдөл нь ч гэсэн яг тэр чинь нэгэрээ. Одоо дээр үеийн Баатард бол дандаа тийм байхгүй. Биеинч тэр сэтгэлэнч тэр одоо нэг оюун ухааны хувьд бол асар өндөр залтай тийм хүмүүс байсан байхгүй. Тэгэхээр аль нэг нь бол орхигдуулж болохгүй зүйлтэй. Би бас бодоод байдیں۔ Чингис хаан одоо их хуралдаа зарлал одоо ингээ зүгээр төсөөлөл واخгүй юм нэ. Ингээл тэр ч одоо ингээл бүхэл одоо энэ жанжид том албан тушаалтай одоо энэ улс их орны хувьд л бүхэл үнцэнтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс бараг нэг юм ярьдгүй байсан баха. Чимээгүй л суцаж нэг одоо ингээл нэг юм дуугаа олцаал одоо ингээл зарим кинон дээр чи ингээл ноёдууд нь ингээл хэрэлдээл тэ ингээл тэгхэн ингэн гээл өгдөө шүү дээ. Манайханд бол тийм байгааг баха. Ер нь чимээгүй байж байгаа л нэг цөөгөр хэлчихээл. Тэгэл бүхэндөө чимээгүй сууж идэг байсан болов гэсэн. Зүгээр миний зүгээр юм зүгээр төсөөлөл шүү. Бид нар чинь нэг тэгж бас нэг амар юм уран цэцэн ярих гэдэг баха. Миний төсөөллөөр бас яг ингээд одоо юу гэдэг Чингис хаан ерөнхий юм уу даалсан тэг ингэн юмнууд харангууд яг нөгөө тухай бүрийн өөр өөрсдийн нэг онцлог давуу талаараа ажилдаг байсан баг. Жишээ нь хэмээл одоо ерөнхий юм Чингис хаан тэгнэ ингэнэ гэж бүр том юм ярихад дараагийнх нь юу гэдэг юм Мухалай Жанжин одоо стратеги бүгнүүдийн ингээд тэгээ галишээ тийшээ гэдэг юм байна. Тэгээ тэнгууд Зүбэдэ Баатар юу гэдэг яг нэг дайнд болоо яг өөр өөртөө онцлог юм аа. Өөр өөртөө юм гэл тултлан. Тэрнээс бусдынхаа юмд оролцоо чиний тэр чин болохгүй энэ чи ийм огт байхгүй. Тэр өөрөөхөө яг чадах одоо өөр юм өгөгдөл өндөртэй хамгийн топ юмнуудаа тултлан хийдэг. Тэгээ нөгөөдөл нь ч тэрэнд нь яг итгэдэг. Тийм баг. Яг энэ бол энийг бол хамгийн мундаг маань энэ маань. Тэгээд энэний шийдвэр бол ер нь зөв гэдэг юм. Нөгөөх нь ч тэр утгаараа бүх юмыг ямарч эрсдэлгүй маш сайн тултлана. Бүх юмаа зориулж хийдэг байсан баг гэж бодлоо. Итгэл даадаг. Тий. Чингис хааны тэгэхгүй одоо манайхан жоолонгол ерөөсө бүгд бүх юмд ороод байгаа. Тэгээ яг нэг дагнсан маш сайн юм л тэр өнөр нь тултлан хэлгээ тэрэндээ итгэл. Тэгээ багийн ажиллаж байна шүү дээ. Тэнгүүд яг нөгөө өгдөл тусаараа яг ингэж яваад байгаа байхгүй. Яг түрүүн дээр чинь би бол тэгж бодоод байгаа байхгүй. Тулаанд бол яг л тэр эртнээс цустай хүмүүс л тултна гэж бодоод байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан үгдийн өөр салбар ч гэсэн яг л тийм өчнөө нөгөө генийхээ хувьч тэр олон давтаад ингээд зөндөө хийцэн юм
оюун бодломж тэр биенд тэр согтцсан. Дараа нь ингээ ирэхэд одоо бэлтгэл ингээ хийж ээж байгаа хайчихсан байжгаад буцаага дороо хийхэд айгүй урдан сэрэгдэгтэй адилхан генд нь тэр давтамжинд байгаа учраас тэр зүйлээ хийгээд ирэнгүүт сэрэгдэгээд бусдаас илүү хийх боломж нь өндөр бол. Генд нь байхгүй бол бэлтгэл хийхгүй хайж байгаад хийвэл дахиад эхнээс нь эхлэх гээд байна шүү. Дахиад эхнээс нь эхэлнэ. Тэгээд магадгүй одоо хэцүү шүү дээ. Суухгүй зүртэл амар бодно. Одоо бэлтгэлийн тэр нэг юм одоо биеийн тасал болтлоо гэх үү. Одоо тийм бэлтгэлийн горимтой болтлоо удна гэсэн үг. Тий. Одоо нэг дадлыг ч гэсэн тогтооход бол хамгийн багтаа нэг 21 хоног зөв дадлыг. Яг тэрнтэй адилхан магадгүй ингэж яагаад өөр юм хийж яжснаа гэнт ингээл нэг ийш тийш ингээ холброоч гэдэг юм ингээд ах магадлал бас өндөртэй байхгүй. Багтаа 21 гэхэр чинь бас дээшээгээ бас байж болох нь шүү дээ тий. Ер нь хамгийн гол юм нь одоо юу гэдэг бэлтгэл эрүүл мэндийн өөрөө хамгийн чухал нь тий. Тэнгүүд тэр дадлыг заавал ингээ тогтоох хэрэгтэй болж байгаа. Чиний зүгээр бэлтгэл сургалтын үед аль нь ч бэлтгэл байж болно ш зөвхөн тулаан биш тий. Тэгээ ядаж юу гэдгийг уулын гараад гадаа алхдаг тий. Хөнгөн ингээ биеийн дасгалууд хийдэг ч гэдэг юм уу. Тийм маягаар. Тэнгүүд энэ бол ерөөсө хүн бүр заавал их магадгүй 10 дэлийн системд оруулах бас нэг зүйл гэж бодож байгаа хөөх. Одоо яг өдөр тутамдаа биендээ анхаарж байгаа эсвэл яг дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдээ одоо ер нь бүгд л мэдчихлээ шүү дээ. Тэгсээр нь яг хийх гэхээр бас болохгүй л байгаа тань өөрөөсөө холдуулаад за маргааш болъё ч юм уу те эсвэл ингээ ч юм уу за дараа сараас ч юм уу. Яг одоо хийж эхлэх нь чухал байна. Тий. Тэгээ бас хийгээд эхлэхээр ингээ буларнаа. Нэг буларна, хоёр буларна. Тэгээ бас хэсэг өнгөжчих юм аа. Яг зүгээр дасгалаас цуглаадаг хүний хувьд л зүгээр тиймэрхүү юм болоод байна. Шууд одоо хийхээр тэр хүнд одоо өөрийнх нь л бодол байгаа тань л та тий. Тэнгүүд одоо дасгал бол хийх юм хөвл зөндөө байгаа байхгүй. Хамгийн наад захах юм бол зүгээр сайхан гараад алхаад тий. Ажил төрлөө ч гэсэн зүгээр ингээ алхах. Заавал машин дээр унаал ингээл төвчрээд авахгүйгээр зүгээр аль болох л алхах. Дараагийн юм нь юу гэхээр зэрэг өөрөө нэг дуртай юмараа. Тэг магадгүй айл зовол ууланд гарах ч юм уу та нэг өөрөө ингээд эсвэл юу гэдэг өөр жим одоо йог өөрийн тэм дуртай юмараа дасгал хөдөлгөөн. Тэгэхээр тэрийг олох хэрэгтэй. Олох хэрэгтэй. Тэрийгээ тэгээ заавал хүчлээд байхгүй. Эхлээд бол аажмар. Тэгээ багш нар ч гэсэн ялгаа байхгүй. Эхлээ хийж байгаа хүмүүсийг шууд нөгөө хүн юм руу оруулахгүй. Бие нүртэл дасгал болгоо ингээд дуртай болгож явах хэрэгтэй. Хүүхдүүдийг ч гэсэн ялгаа авахгүй тэгэж. Хүүхдүүдийг бол бүр ялгаа авахгүй. Хүүхдүүдийг бол бүр тоглоом маягаар. Бүр юм хобби болно. Хөгжилдөх маягаар. Би бол ууланд алхахад байгаа. Ууланд алхахад. Яг ингээд заалан бэлтгэл хийхээр нэг л нэг тийм болдгоо маа. Яг зүгээр ингээд спиннинг жигээд гүлтийн зам дээр гүгээд ингээд яхад бол одоо юу гэх уйтгартай ч гэх юм уу. Эсвэл заавал нэг юм сонсож ижил тэрнийг хийх ёстой ч юм уу. Ууланд алхахад бол би ганцаараа ч хамаагүй чимээгүй тэгээл өсөж байгаа л дунд нь ядруул жоохон суучаал басаал яваалах. Тэр нь миний бас орчин ч юм уу эсвэл би эсвэл ууланд алхах дуртай болов. Тийм болов. Тэгээд бас найз нөхдөөрөө ч юм уу хамт явбал зүгээр байх. Бас нэг хантай тий. Тэгэл ер нь өөртөө юу гэдэг чөлөөт одоо бүх мөхөр хүртэл барилдаж үзэлсэл одоо ингээд зөндөө салбар юм чайлалыг ингээд тестлээд үзээд байвал бас зүгээр байх. Бас туршаад тий. Тэгээ аливаа юмны нөгөө багш гэдэг хүн бол бас аюул чухал. Хүний анхны багш. Тий. Одоо багшаас бас хамаарад байна шүү дээ юмнууд. Багш нар ч гэсэн тэр хүний хувьд бол бас багшлах арга барил сайтай хүн бол хүнийг шууд автуулаад байна. Тий. Тэгээ нөгөө хүнийхээ өөрийн нөгөө дуртай юм нүртлээ ингээд хийлгээд ингээд харилцаа ингээд ах юм бол нөгөөн дээр чинь ажиллаад тэр дуртай хүнийг ч гэсэн яг ингээд яг одоо үгдийн нэг юу ч үдээ те. Тэгээ чинь нэг бол манай боксер ингээд тулаан дуртай хүнийг өдөр болгоно юм нийлгээл яг ингээд давтаал ингэдэг гэдэг юм бас уудах. Эсвэл бүр хамаагүй байдгаар шахаал ингээд юм. Агтал зарим ингээ өөрчлөө зарим үед гоё нэг тоглоом нарга маягаар тий зарим үед шахаад яг нөгөө биеийн циклэлтэнд харуулад тэгээ хийлгээд байвал. Одоо манай тамирчдыг ч гэсэн яг амжилт үзүүлэх юмд өөр айгүй нарийн бохгүй.
Одоо биеийнх нь одоо юм шинжлэх ухааны хөгжсөн тэгээ цаг маг зөвлгээл унтсан гүн нойр авсан хүртэл үтсэж байгаа байхгүй. Тэгээ сайн амарсан байх юм бол ачаалттай илтгэлийн араад дэлгүү хөнгөн байх юм бол давтахын ч гэдэг юм ингээд салгаад идэх. Таны одоо мэдээж маш олон жилийн тууштай сахилгаттайгаар ингээд асуул хийж штэ. Амралтыг яаж авч? Амралтыг юунаас авч байна? Ер нь хүнс тэгээд одоо идчихэж байгаа юм. Тэгээ хизээ идэх үү яаж идэх үү гэдэг чинь нэг чухал. Хоёр дахь юм бол агаар сэлхэн цаан гараад өөрөөх нь дуртай юм хийгээд. Тэгээ гоё өөрөөх нь эсвэл гоё одоо юмнууд өгчсөн гоё ингээд подкаст сонсоочт юм. Ер нь тархин амраах нь хамгийн гол юм байна. Тэр чинь хэдэн цагт унтдаг вэ? За би бол янз бүр. Би бол яг нэг заавал тийм ингээд баригдаал заавал 10 гээд унтах хэрэгтэй эсвэл ийм гэдэг тийм л ерөөсөй байдгүй. Ажил төрөлтэй байх юм л амаа байхгүй. Тэгэл ажиллаа хийгээл оройтол тий. Тэгээ маргааш нөрөөсөө арамсахгүй. Би маргааш өглөө ажилтаа байхсан ч өн ороо амарсан ч өглөө эрт босох ажилтаа би ялчгүй л босно. Тэгээ аль болох ер нь юу яа тий. Нэг 10-11 гэл унтахыг боддог. Тэгэл ер нь бол унтчихдаг гайгүй. Нэг хахтар бол ороод идэх. Оройтох юм бол хамаа авахгүй гэх маргааш нь тэгэл хийх юм бол хийчихэл. Одоо энэ гар утас их сайн хөгжөөд нийтлэгээр тулгарч байгаа одоо нэг асуудал утаснаас ч болж байгаа шиг байна. Бас энэ хоол хүнснээс ч болж байгаа шиг байна. Бүгдийн нойрны асуудалтай болж байгаа шиг байна да. Энэ хараад тахт. Тэгээ стресс нөлөөлж байгаа. Стресс ч бас байна. Нойр нь багасхаар бүр стресстэй байгаа юм болов уу ч гэж бодох шиг. Аль нь л баг шиг байна да. Тэгээд би танаас нойр ер нь яаж чанартай авах вэ гэж асууж байгаа хгүй. Тэгэл гол нь сэтгэл намар байвал тэгэл нойр нь усхайгүй. Өөрөө гоё ямар тайван бай гэж. Тий. Стресс ч гэсэн бас яг стресстэй л байвал стресстэй л ах юм л. Бүр л хүндрээл нь шүү дээ. Нэг жижигхэн ирээд чулуу ингээд бараг салхинд навч хийсч ирээд нүрд наалдахад хүртэл стресстэйгэр хэмжээний стресстэй байх шиг. Бүр хайчгаар бас амарч юм шиг. Тэг ер нь л аль болох тэргийн дотор ууж өгчээр цаахан 50 амгалан лавл тэг. Нөгөө юмнуудыг нөгөө наагаад чирээд авах ш тусдаа юмнуудыг ангилчгаал яг тэр үед нь үнэхээр зовхоор бол тэр үед нь л зовлтоо тий. Тийм тий. Магадгүй тэмцээн уралдаан ч гэсэн ялгаагүй тийм шүү дээ. Зарим нь өмнө нойргоо онгол тий. Тэр юм ингээл бодоол шаналал. Ингээд байх юм байхгүй. Үнэхээр нь тэгтээ дэргүүд тулдах чинь тодорхой ч тэр үед л гараал туллаа та. Тэрнийхээ үнд харин сайн бэлт. Амар тайван ингээд санаа зовоодох юм ерөөсөө байхгүй. Тэр өөрийнхөө тулааны хувьд бол тий заавал тэр үнтэй тэмцгээс илүү өөртөө л тэмц. Ерөөсөө ер нь тулаан чилдэг. Ер нь ингээ өөртөө л бүх юм өөрөөс ч л байгаа. Тэрийгээ л ойлгоол. Өөрөө сайн бэлдвэл чи ялан дээ бэлдэж чадахгүй бол ерөөсөө бүх юм ч хамаалж шалтгаал. Муу л тийм л тэгэл хариуг нь чи өөрөө авна шүү дээ. Сайн бэлдэл бас чаглалын чи өөрөө л авна. Тийм тий. Тий. Тэгэхээр манайхаа тэгэл стрессж байгаач тэр тэ баяр зүгнэгтэй байгаа бүх юм яг л өөрөөсөө гаднаас хайх биш өөрөөсөө л хайх. Өөрөө л одоо тэр дэмий болсон бодлыг өөр дээрээ хамж зовоод байна шүү дээ. Тий. Тэгэл өөртөө л ерөөсөө өөртөө л маш сайн ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо шаналхаар байвал тэр үед нь л шаналлаа гэж. Тий. Үнэхээр би бол заримдаа л шууд ихтэй. Ер нь 10 жил байх юм л тий. Өглөө хичээл ном хийхээр л орооноос өглөөс эргэлэн гэдэг би шууд хайчаал унтаад. Тэгэл өглөө хийвэл босоод уншихгүй тэгэл ялгаа авахгүй. Гоё ямар тайван байцгаая тийм ээ. Подкастын маань цаг хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээ юун төрөнд бас подкастт маань оролцооч гэж урьсан урилгыг бас хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их талархлаа. За баярлалаа. Сүүлийн асуултыг танаас асуумаар байна. Хүчтэй одоо эр хүн болж төлөвшөхийг хүсэж байгаа маш олон одоо энэ хүүхэд залуучууд байна. Энэ хүмүүс нэг зүйлийг уриалаач гэж хүсэж байна. За ер нь баг залуу гэлтгөө одоо яг л түрүүний хэлжсэн тий. Оюун бодол би энэ хоёрыг хамт авч байгаа. Тэгээ амжилтанд хүрэх гэж бодож байгаа бол одоо хөдөлмөрсөн болгон амжилтанд хүрэхгүй амжилтанд хүрсэн хүн болгон хөдөлмөрсөн байдаг гэдэг. Хөдөлмөр зүтгэл бол бас асар чухал. Тэгээ ер нь өөртөө л сайн тэмц. Өөрийгөө л сайн оол. Бүх юм чамаас шалтгаалж байгаа. Сайн явж байгаа л чиний л буйнах те.
Тэгээ тэрийг л хэл та. Тэгээ дуртай зүйлээ болоод тэгээ тууштай тэмцээрэй л гэж та. Муу явж байгаа бол хэн нэгэн чамайг муу болгоогүй шүү. Болгоогүй. Тэгээ өөрөөсөө л ерөөсө бүх юмыг өөрөөсөө л хай. Өөртөө л чиний л юм шүү дээ. Подкастт маань бас ирсэн танд бас дахин талархмаар байна. Баярлалаа. Танай подкастын бас нэр бас айгүй гоё байна те. Хөх тэнгэр. Бас ялч юу. Тэг би бол одоо цорын ганц юм дээр юу байна? Тэнгэрэлэгч гэдэг шүү дээ. Монгол хүн бүр нэг тэнгэртэй те. Тэ. Тэр бас биднийг ивэдэг бахаа гэж боддоо шүү дээ. Подкаст энд хүргээд өндөрлүүлж байна. Тэгээд хамттаас гайхалтай подкастыг бүтээлцсэн Данагийн Батгэрэл танд баярлалаа. Маш олон гайхалтай амжилтыг танд хүсэн өрөөж байна. Магадгүй одоо он гараад бас Нансрагийн тулаан болох гэж байна. Тийм тулаан ч гэсэн маш олон монголчуудын зүрх сэтгэлийг тогтоолох бах. Маш олон монголчууд UFC-гийн тавцанд гарч ирээсэ. Монгол улсынхаа төвийг өндөрт мандуулаасай гэж хүсэж байна. За маш их баярлалаа. Тэгээд танай подкастт орсонд их баяртай байна. Нэр нь ч гэсэн их сайхан. Тэгээд Монгол хүмүүс Монгол орон маань те дэлхийд мандан баатараас айл гэж хүсэж байна та. Баярлалаа танд. За танай хамт олонд ажлын амжилт хүсье. Мөх хөх тэнгэр бидний гэвэг болтугай. Хөх тэнгэр подкаст маань энэ түрээд өндөрлөж байна. Бид бүхний албан ёсны хуудсуудыг дагаараа гэж хүсье. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.